Йоо, за юу яцгаана? Валар мөргөл шийгэг уудсан байна. Хүлээлт байгаа байх. Би өөрөө ч бас уулна ярих хүсэл их байсан боловч олон шалтгаануудаар босонгүй. За гэхдээ өнөөдөр бол Валар мөргөлөөсөө хэдүүлээ үргэлжлүүлээд ярих нэ. Тэгээ Валар мөргөлөөсийн хувьд өнөөдрийн ярилцах анги бол 3 дахь анги Rhaenyra Triumphant гэдэг анги байгаа. За энэ бичлэгүүдийг энэ цуврал маань дуусны дараа ч юм уу 3 дугаар бүлэг 3 дугаар сизон дуусны дараа нөхөж үзэж байгаа хүмүүст бол одоо миний хэлж байгаа нэг үг ганц хоёр өгүүлбэр хамааралгүй бах. Гэхдээ юу вэ гэхээр одоо яг миний энэ бичлэг хийж байгаа өдөр бол эпизод 7 гарч байгаа өдөр хийж байна. Тэгэхээр би бол одоо эпизод 3 4 5 6-гийн контексттэй энэ бичлэгийг хийж ийн гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ярьж байгаа эпизод дээр дараагийн эпизодуудтай холбоотой юм юу ярихгүй. Тэгжээж одоо юу гэдгийг хэдийгээр би дараагийн ангиудыг үзсэн байгаа ч гэсэн яг энэ ангийг үзэж байгаа одоо энэ бичлэгийг үзэж байгаа бод дараагийн ангиу мэдгүй үзнэ гэсэн. Тэр нь бол чухал гэж бодож байна. Тэгээд зарим нэг одоо ямны суурийн анги дээр тавигдаад дараагийн анги дээр ил тод болсон байсан ч гэсэн би энийг бол яг мэдгүй тухайн үед би үзэж байхдаа одоо бичлэг дээр ингэж тэгж ийм мэдэрчсэн гэсэн зүйлээрээ яриад явна. Тэр нь яг мэдрэмж гэдэг талаас жоохон жүжиглэлтэн ч хайш юм дээр худлаа ярьж байгаа бол биш. Гэхдээ нэг юм яг шууд утгаараа яг одоо энэ бичлэг хийж байгаа цаг мөчөр миний мэдэрж байгаа зүйл биш гэсэн үг. Зарим зүйл дээр яагаад гэвэл дараагийн ангиуд гарсан байгаа учраас гэхдээ яг тухайн ангийг одоо жишээ нь одоо энэ бичлэг хийж байгаа 3 дугаар ангийг үзэж байхдаа болвол зочсон ч хөшөг байсан юм шүү дээ. Йоо энэ бичлэгийг хийж явах бишээ тухайн ангийг үзэж байхдаа ямар мэдрэмж байсан тэрийгэ сануулад яриад юмна гэсэн үг шүү. За тэрийг ойлгоно гэж найдаж байна. За тэгээд анги болгоныг юу яаж байгаа? Үзүр хийж байгаа Trillion Lounge дээр хийж байгаа. За одоо энэ бичлэг ороход бол 7 дахь ангийн үзүр бол эхэлсэн байх бах. Тэгээд ганцхан гүйлтгэн байна 8 сарын 10-нд орой 7 цагаас сүүлчийн анги үзнэ. За тэгээ он гараад 1 сарын үед бол юу эхлэх хэвээр 1 сарын сүүлээр Night of the Seven Kingdoms season 2 гарах хэвээр. Тэгээ мөн адилхан Night of the Seven Kingdoms бүх анги нь бол үзүр хийж цуглаж үзнэ. Тийм учраас нэг дээрээ тухайдна. За тэгээд 3 дахь анги Valar Morghulis House of the Dragon 3 дугаар season 3 дугаар анги Rhaenyra Triumphant гэдэг анги байна. За Valar Morghulis цуврал бичлэг болон одоо House of the Dragon цувралын шинэ бүлгийг анги болгоныг одоо гаргахад хамтран ажиллаж байгаа Valar Morghulis энэ цуврал бичлэгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Trillion Lounge-ийн хувьд бол одоо ажлын өдөр болгоны өдрийн цагаар ланч гаргаж байгаа шүү. Тэрийг мэдээлэл болгож та хэдтэй хүрэх гэсэн 18,900 төгрөгийн үнэтэй одоо 1-2 дугаар хоолтой юм гоё одоо ланч сайт бол гарч байгаа ажлын өдөр болгоноор өөр хоол гарч байгаа 1 2 3 4 5 дахь өөрөөр хоол. За тэгээд тэр нь сардаа бас тогтсон сеттэй. За тэгээд сараар бас өөр ланч болгож бас одоо гарч байгаа шүү. Тэгээд та хэд маань ихнэд талаасаа ойрхон амьдардаг, ойрхон ажилдаг хүмүүс маань ланч өдрийн хоолоо Trillion Lounge орж бол одоо эцгээгээрээ тэгээ маш боломжтой, маш гоё амттай, чанартай, гоё орчинтой, гоё одоо чанартай үйлчлэгээтэй юм газраар өдрийн хоолыг эцгээгээрээ за тэгээ дээрэс нь мэдээж байгууллагуудтай бол одоо гэрээ хийж хүргэлтийн хоолоор хүргэлтээр бол одоо ланчийг бас гаргах боломжтой юм байлээ шүү. Тэгээд их найдтай ойрхон бол одоо олон бүс байгаа шүү дээ. Баян зүрхийн 26 дугаар хороо их Монгол хорооллын тэр хавийн бүс бол тэр чигээрээ маш ойрхон Сүхбаатарын талбайгаас нь 20 минутын 13 дугаар хороол болон замын цагдаагийн бүстэй маш ойрхон Home Plaza-гийн баруун хэсэг гэдэг ч юм уу энэ бүх одоо бүстэй маш ойрхон юм гоё барилд байдаг учраас тэнцэн шиг очиход за тэнцэнээс бас одоо ойрхон байгууллагууд өдрийнхөө хоолыг бас гэрээ хийгээд авахд бол маш боломжийн юм болол барилдалтай байгаа. Дээрээс нь 18,900 1-2 дугаар хоолтой өдрийн бүтэн ланч сайт гарч байгаа шүү. Тэгээд та хэд маань өдрийнхөө хоолыг Trillion Lounge-д эдцгээгээрээ тэгээд бас House of the Dragon цувралын үзрийг хамтарч гаргаж байгаа. За энэ Valar Morghulis одоо цуврал бичлэгийг бол одоо ивенттэй ажиллаж байгаа Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгээ үргэлжлүүлцгээе. За энэ ангийн хувьд бол Rhaenyra өмнөх анги дээр яг хүссэн хүлээж исэн гэдэг тийм дээ. Одоо хүссэн хүлээж исэн гэх юм да тий. Хүссэн хүлээж исэн энэ дайн энэ бүх үйлдэл энэ бүх юм болж исэн гол зорилго нь болох одоо King's Landing эзэж авах хатан ширээн дээр одоо сентин дээр ширээч байх суух те их мэдлийг авах. За тэгээд одоо юу гэдгийг зөрүүлээд энэ дайн дажин ямыг зогсоох ийм зорилго байсан. За тэгээд тэрний бол одоо маш том нэг алхамд бол хүрсэн нь өнгөрсөн анги дээр байсан буюу одоо сентин дээр суусан. За ингээ өнөөдрийн энэ ярьж байгаа анги дээр юу эхэлж байгаа вэ гэхээр яг нөгөө rule хийх захирах те
Одоо тэрэн дээр гол одоо шалгуурууд, гол асуудлууд юутай нүүр тулах уу? Өөрийнх нь доор байгаа хүмүүс, хажууд нь байгаа хүмүүс хэр нөлөөтэй, эрх мэдэлтэй, чадaltaй байх уу? Хэр хүмүүсээр дутах уу үгүй юу те? Энэ бүхнийг шалгасан одоо юутай нүүр тулах вэ? Яг энэ Seven Kingdoms-ыг захирахад яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг одоо ил тод болгосон анги байх учиртай. За let's go. За энэ их гоё шотоор ихэлсэн. High Tower цэргүүд. За Ормонд High Tower байна. За энэ ард нь John Roxton өмнө ярьжсэн те зөрөгтэй Bold John Roxton гэж хочилдог. Татан зөрөгт John Roxton манайхаар бол. За энэ ер нь шотууд бол үнэхээр сүртэй. Үзүүштэй. За энэ шот бас янзын шот те. Энэ High Tower-ын бүтэн айрам. За ингээ харах юм бол ингээ ийм том айрам байж байгаа. За тэгснэ Tessarion энэ ч байж гин. Daeron-ы луу. За одоо яг миний камерны ард байгаа. За энэ Tessarion байна. За тэгээд Dragon Keeper-ууд бас энэ ч байж байгаа. За тэгээд John Roxton бол хиний баруун гар Ormond High Tower-ын. За энэ season-ы одоо жинхэнэ Aura Farming гэдэг байгаа шүү дээ. Ийм хиллэгч одоо 21 оноос хойш тэд Aura гэдэг болчиход байгаа. Which is cool. Цаг үеэр мэдээж үг ингээд соёл өөрчлөгдөд явна. Aura гэдгийг анх 21 онд анзаарсан санагдаад яг нийтлэг хэллэгээр бол. За энэ бол жинхэнэ Aura Farming байна шүү дээ. Silverwing, Wolf the White энэ ч яагаад Wolf the White болоог байгаа Wolf байгаа. Тэгээд энэ ч Vermithor байна. Hugh Vermithor луу. За тэгээд Caraxes дэмнэ луу. Яа энэ бол бас энэ сизны хамгийн гоё шотуудын нэг шүү. За Ормонд John Roxton хоёрынд ямар план хийх вэ гэдэг сонирхолтой тийм. Your allies have scattered and your nephews fled. За аримчин тарцсан юу дүүнер чин зүхтаацсан нөгөө Egon Aemond хоёрыг тийм тэр хоёр ч одоо зүхтаацсан аримчин тарцсан одоо ийм байхад бууж өгөө. Шинэ хатан одоо юун дээр сууж ин Iron Throne дээр сууж ин аавынхаа энэ ч бас айгуу чухал байгаа байхгүй Aemond те. Аавынхаа тронон дээр сууж байна. Залам чалгааг лежит гэдэг утгыг бас илэрхийлж хэлж байгаа те. Though on the road rumors swarm like flies. Well, the Queen. Өхөр тийм юу бол сонссон. Шар мэдээ бол сонссон. Шар мэдээ бол сонссон. Гэхдээ одоо шар мэдээ бол байж лээд юм а гэдэг ч те. Хин Daemon болохоор за ерөөсөө юу хатан бол өөр чинь ингээ боломж олгож байна. Daeron-ыг өргөж явуулаа. Бууж өгөө те. Цэрэг мэргээ буцаа. Тэгээд одоо High Tower-ын лордоор амьд мисэрүүн үлдээ. Wisdom offered you clemency and your army with you. Only bend the knee and swear your allegiance. You may return to Old Town and live your lives in Old Town-да буцаж очоод нэг тэр амьдралдаа буцах гэж. peace. Энэ хиний яг энэ Matt Smith-ийн жүжиглэлт бүр энэ дүрийг бүр шал өөр левелд аваач байгаа байхгүй. Copyright болчихгүй гэж найж ганц нэг юм шотод. Энэ peace. Үгэн чи этих арга байгаа мó? Гол нь Rogue Prince гэдэг нөгөө нэг нэр хүнд байгаа даа шүү дээ. Нэр хүнд гэх юм уу хүмүүсийн ойлголт те. Тэр бас айгүй асуудалтай Daemon-ы. Хүмүүс Daemon-д итгэх үнэлэмж бол тааруу шүү дээ. Ер нь бол залуу байхдаа хийж явсан үйлдэл, характер, асуудал юмнуудаас нь болоо те. Тэгээ Matt Smith-ийн жүжиглэлтийн үр дүнгээр ер нь бол амар fan favorite дүр байгаа даа шүү дээ. Trust me or don't, you will encounter the truth soon enough. Итгэх үг нь намаагүй гэж. Your uncle Otto encountered it very recently. And the High Tower guard soon after him. За ах чинь бол Отто гэлж тэ ах чинь бол нүур тулаад юу болдгийг бол үзсэн. За тэгээд тулыг үйл яах юм бэ гэдг чи 2 3 луутаа зогсож байгаа юм ч одоо тулыг үйл тулаа. That seems obvious enough. Would you like to be Lord of Old Town, Ulf? Ulfig Old Town-ы лорд болох уу? Энэ хоёр бүрэнд үнэн бүтгэхгүй хоёр гар шүү бас тэгж байгаа нэг Hugh хоёр. Ulf хоёр. Гэхдээ энэ гоё шотууд аа. Яг одоо бид нар ингээд бас жоохон даварчаад байгаа байхгүй тий. House of the Dragon магин шиг юм том цуврал байна. Луу муутай ийм олон том луу муутай ийм ертөнцийг бид нар ингэж ам оруулж үзэж ийн гэдэг ийм сайн продакшнтайгаар үзэж ийн гэдэг бас ер нь жоохон давар байгаа байхгүй тий. Яа энэ бол бас гоё дүрслэл амар гоё дүрслэл. Өмнө бид нар 10 жилийн өмнө ийм дүрслэлийг зөвхөн ганц ийм син баг мөрөөдөд байхгүй шүү дээ.
За тэгээ одоо олон хүний ам надаас хамааралтай юм чи болидоо гэж. 3 лууны өөдөөс харж байгаад яаж болох вэ? Delightful. Delightful энэ үгийн сонголтноос гоё. Ани тийм хөгжилтэй гэхээр бас буруултаа гэтээ нэг юм жоохон дооёсон маягийн хэллэг байгаа байхгүй. За тэгээд Ормонд бууж өгч байна. За буцаа Rose Road Homeward. За Rose Road гэдэг замаар буццгаанаа гэж тэгж байна. За Rose Road гэдэг бол за энэ үйл явдал ингээ river юунд болж байгаа тий. Kingsland-тэй ойрхон болж байгаа. За тэгэнгүүт Kingsland-ийн хаана. За энэ Kingsland тий. За тэгэнгүүт Rose Road-оор буцнаа гэж тэгж байгаа байхгүй. Тэрний энэ байна. За ингээ Kingsland-ийн байлаа энэ Rose Road байхгүй. За ингээд энэ Rose Road-оор явж байгаад Bitter Bridge, Tombleton энэ замд байгааз одоо энэ Tombleton замд байна, Bitter Bridge замд байна, High Garden-аас замд байгаа гэсэн үг Tyrell-ууд тий. За ингээ одоо энэ хавьтал болж байгаа үйл явдал л да Kingswood-ийн гадаа болж байгаа үйл явдал. За ингээ энэчнээс бол ингээд явсараад Rose Road-оор Old Town руугаа буцах гэж байна гэсэн үг. Old Town-ы нутгийн айрам цэргүүчтэй тий. За нэг юм мартсан байна. За Ward энэ ертөнцид Ward гэж байдаг тий. Нөгөө нэг янз бүрийн улс төрийн дайны ч юм уу янз бүрийн шалтгаанаар бол одоо хүүхдүүдэд заримдаа одоо барьцаал болгож байгаа юм да тий. Ерөнхийдөө хүмүүст одоо өгж хүүхдүүдийн өсгүүлдэг. Одоо жишээ нь хамгийн том энгийн жишээ бол Game of Thrones дээр гардаг Dion шүү дээ тий. Greyjoy-ийн гэр бүл ах トゥ 3 нийлээд бослох хийсэн. Роберт хааны эсрэг, Роберт Baratheon-ийн эсрэг. За тэгээд Роберт бол одоо бусад айрмуудаа бүгдээрээ бусад хавсуудыг нийлүүлж босгож дайн хийгээд за тэрэнд одоо Jorah Mormont, Thoros of Myr энэ төр орсон байдаг шүү дээ. Ned Stark гэдэг бүгд те. За ингээд тэрэнд ялсан те Balon Greyjoy-ийн 2 хүү өгсөн ах トゥ нар нь зүгтаагаад янз бүр болоод ингээд болсон. Тэгээ 2 хүү нүгсний дараа ганц амьд үлдсэн хүүг нь буюу Tion-ыг одоо барьцаалж байгаа байхгүй өөрөөр хэлбэл те Роберт барьцаалж Ned Stark-д одоо өгж явуулаад Ned Stark бол одоо өөрийнхөө хүүгчиг одоо биш л дээ. Гэхдээ яг үндэ барьцааны хүн болгож өсөж байгаа юм л та. Яагаад гэвэл ганц хүү буюу одоо залгамж халаа хүүг нь барьцаалсан учраас хэн болвол Balon Greyjoy бол одоо бослого хийж чадахгүй болгож байгаа. За гэхдээ яг бүгд барьцаалсан бол биш. Энэ нөхцөлд бол биш шүү. Гэхдээ энэ шиг юм юмнууд одоо кейсүүд бол зөндөө байдаг. За одоо энэ дээр бол бас яг шууд барьцаалсан гэхээс илүү одоо Ормондын доор одоо туслах болгож өсөж байгаа гэх юм уу да тий жоохон хол байлгаж байгаа юунаасаа одоо энэ өдөртмийн Kingsland-ийн юмнаас жоохон хол байлгаж байгаа гэдэг утга. Энэ бол яг барьцаалсан утга бол биш нэг гэр бүл учраас Alicent болон Otto хоёр нь ярьж хагаад дээр нэг Ормондын доор байлгах гэж явуулж байгаа шүү дээ тий. Зүгээр Ормонд том лорд болохоос өмнө буюу Ормонд хаан биш Ормондын аав амьд байхад дээр нь очисон байх. Тэр үед Ормонд бол одоо дараагийн залгамж халаа байсан гэсэн үг. Тэгээд одоо лорд болцсон дээр нь тэр доор нь байгаа гэсэн үг ээ. Гэхдээ яг зүгээр энэ ертөнцид иймэрхүү одоо эсэргээрч хэрэгэлдэг байна уугүйгээрч байна. Гэхдээ ийм юм бол байдаг. Daeron Targaryen. За дээр нэг авч явна. Цаана Caraxes шүгэлдээл ам. You would take him hostage. За энэ ч ингээд Aegon-ы заламж халаануудын нэг дээр нэг яаж одоо бүхэл бүтэн луутай reach нутгаар зүгээр ингээ явуулж явах вэ? Тэ? Гэж байна. За тэгээ Viserys-ийн хүүхд учраас одоо айтайхан халамжилнаа гэд. За тэгээ Daeron-ыг авчирж байгаа. За тэгээ Daeron-тай анхудаага танилцж байгаа. За opening credit бол гоё явээрээ. За энэ хэсэг бас айгу гоё байсан. Rhaenyra яг юунд ирсэн? Аавынхаа өрөөнд ирчихсэн. Энэ өрөө, энэ цайз, энэ газар маш олон юм сүнс одоо мэдрэгдэж байна те. Ингээд ийм түүхтэй газар, тийм сайхан ч биш, муухай ч биш одоо сайхан муухайгаа дүүрсэн юм байна гэдэг мэдрэмжийг авч байгаа. Тэгээд эцсийн үр дүнд яг аавынхаа хүсэжсэн шиг мундаг захирагч, аавынхаа намайг одоо хүсэж зорж исэн шиг одоо ийм мундаг хатан байхыг бол хүсэж байна гэдгийг энэ ярьж байгаа нь бол бас чухал point нь байсан. Daemon болохоор энэ тэгээд хүснэр болдог бол Ормондыг шатаач байсан юм гэж байгаа. Тэгээ шатаач байсан юм гэдэг дээр болохоор Rhaenyra хэлэхдээ бол яг би бол аавынхаа хүснээр одоо хаатан болохыг хичээнэ. Одоо mercy те бид нар бол одоо өршөөлтөй хандах ёстой гэдэг юм хандлага бол гарч байгаа. Гол нь аавынхаа надад итгэжсэн итгэлийг би бол одоо алдахгүй байх ёстой. Justify my father's faith in me. Тэгээ энэ бас айгүй Rhaenyra амар чухал мөртлөө Daemon айгүй том асуудал юм байгаа байхгүй. Яг тэгэхээр Daemon Viserys хоёр яг төвшөлтөн тэр нөгөө нэг Rhaenyra-гийн одоо нөгөө Lucerys гэх бөө юм болол Waymond-ийн толгойг авдаг тэр амар том юм болж хахад яг хөө ингээл
Дэмэн гарч ирэл синтинд суулгаж өгөөл амар гомигч штэ тий. Гэхдээ зүгээр ерөнхийдөө том зургаараа болвол амар хоорондоо зөрчилтэй асуудалтай ах トゥ хоёр байсан. Тэгээд тэр нь энэ нэг тийм нэг утгаараа үргэлжилж байгаа байхгүй тий. Ренера хэнийг дурдах болгонд Viserys-ийг дурдаад Viserys-ийг хүсснээр гэж одоо заримдаа өөрөө Viserys гэж хэлдэг, заримдаа аавч гэж хэлдэг. Тэгх болгонд яг Дэмэн нь бол тийм сайхан хүлээж авч байгаа биш. Яг тэгэхээр яг философи талаасаа хандлага талаасаа бол Дэмний философч гэжтэй зүгээр хусаад авчиг гэж байна. Бүх талаар нь бүх утгаар нь тий. Тэрнтэй нь бол зөрчилдөд байгаа байхгүй гол нь. Rule as he would have wished. За тэгээ хүснээр нь захирах хэвээр хүсчээснээр нь захирах хэвээр гэдгийг айгуу чухал юм ярьж байгаа. Тэрэн дээр Дэмний энэ хэлж байгаа нь at any rate we must begin гэдэг нь за ямар ч байсан энэ ангийн ерөөсөө явахгүй тий. Ямар ч байсан захирж эхлэе. За захиргаагаа эхлэхгүй болохгүй нэ гэдэг юм. За энэ ангийн гол одоо агуулга нь байна л шүү дээ тий. За энэ дээр гол ярьж байгаа бас нэг point юу вэ гэхээр Rhaenyra бол одоо айл бодлого хурдан юу яах хэвээр crown хийгдмээр байна тий. Энэ бол айгуу чухал юм. Яг тэгэхээр нөгөө нэг legit үгүй гэдэг те хин яг одоо захирж байгаа юм бүү үгүй юм бэ, хин яг жинхэнэ захирагч юм бэ үгүй юм бэ гэдгийг одоо иргэдэд хүмүүст болол одоо үзүүлэх ёстой, мэдрүүлэх ёстой, харуулах ёстой. Тэр бол айгуу чухал. За тийм учраас тэрийг хурдан хийя гэдэг чинь. The sooner I'm formally crowned, the better. За тэгээд энэ нөгөө нэг тим ёслол хийн гэдэг өөрөө айгүй олон том ноёд хаттыг дуудана, хүн амтныг дуудана, инээ тэрэ гэдэг нөгөө нэг Lord of the Rings биш, Lord of the Rings солирж Game of Thrones-ийн Olenna Tyrell ярьдаг шүү дээ, нөгөө хааны хормыг ярьдаг шүү дээ, Joffrey хин хоёрын Marjorie хоёрын. Тэгээд тэрний чи ихэнх мөнгөний Tyrell-ууд гаргадаг бөө юм болдог шүү дээ. Тэгээд нөгөө үлдсэн хоолыг яах вэ ийхүүгээ. Тэснэ нөгөө үлдсэн хоолыг ядуучуудад өгье гэсэн чинь Cersei бүгдийг хайма, ядуучуудыг бид нар хооллохгүй малахгүй. Нэг заорсон бөө юм яг тиймэрхүү процесс энэ ч явна гэсэн үг байхгүй юу? Цаана нь. Organized tourneys. Тийм tournament тэмцээн те. Grand procession. Дэмний сарказм энэ юун дээр шоун дээр бол өстэй амар гоё юм аа. Одоо ингээл тэмцээ хийн одоо procession боё одоо хүмүүст үзүүлэх хэрэгтэй гэдгсэн чинь. Тийм үү. Daeron Targaryen, Your Grace. Хөрхи яа Дайны троманд өртсөн дуу багтаа хөхтэй. We've not met. Тэгээд ерөөсө юун дээр High Tower дээр өссөн Old Town гэсэн үг шүү дээ. High Tower-уудын доор өссөн болохоор ерөөсө харсан хүн байхгүй. Daeron-ыг. Тийм учраас одоо хиний хувьд бол Daemon Rhaenyra хоёрын хувьд бол анх удаага танилцж байгаа. I'm your half sister. Тэгээд хүмүүс сануулхад энэ бол Viserys Alicent хоёрын Father's chosen heir. урвагч ахыхаа одоо нэрийн дор луутай ниссэн байна. Юу гэж хэлэх вэ? Өөрөө юу гэж умарх вэ? Open your mouth and speak to your queen. За энэ ч бол яалтчгүй хоригдогч байгаа тий. Тэгээ хүүхд болохоор нарийгаа зөөлөн хандж байгаа. Тэгээ зүгээр юу яахгүй болвол яг мэдээллийг нь өгөх ёстой юм байна уу гэж айтайхан харьцаж яг нээлттэй байхгүй болвол улам шоронгийн хоригдол тал руугаа орно шүү гэдгийг хэлж байгаа. Гэхдээ яг энэ ч тэгэл Rhaenyra нөгөө нэг илүү одоо зөөлөн илүү одоо юугаар өшгөөлтэй хандна гэсэн хандлага болоод одоо боддоор гаргаж байгаа юм л дээ. За нөгөө нэг Aegon Alicent-ийн нийлж байгаад ер нь бол Otto Alicent хоёр тий. Нийлж байгаа Aegon-ыг хаан ширээн дээр хаан Синтин дээр хаан Синтин дээр суулгасан энэ юуг төлөвлөгөөг Ормонд мэдчихсэн үгүй юу гэдэг бас айгуу чухал point байна тий. Aegon Aemond хаан байна энэ ч одоо As you wish. одоо Rhaenyra-д Aegon Aemond хоёр хаан байгааг мэдэх эцэс болгох айгуу чухал байхгүй юу? Confine him to a chamber. He's younger than I imagined. Бодсноос нь арай жоохон байна гэж тий. He's a claimant to the throne. За энэ нэг чухал point. Aegon Aemond хоёр хаанч байсан, юу ч болсон, яасан ч гэсэн Rhaenyra-гийн хаан Синтин дээр суух, хатан Синтин дээр суух одоо энэ дараалал гэж нэг юм байгаад шүү дээ. Тэрийг legit буюу одоо албаны ёсны болгохын тулд Aegon-ыг бүр ингээ хаангээ зарлаад боо юм болцсон шүү дээ. Тэрний Aegon-ы залгамжлагчид ялангуяа эрэгтэй залгамжлагчид байхгүй болох хэвээр. Тэгжээж ямар нэг эргэлзээ байхгүй, тэгжээж ардуур нурдуур нь янз бүр яриа байхгүй болгох байхгүй. Тэгэхгүй бол болохгүй. I know only that he spoke of За Corlys-ийн хоёр, Orwell хоёр маргалж байна. dividing the gold. За хаан хатан Синтины юу байдгүй вэ? Мөнгө бах. Мөнгө асаа өрхий. Taken? Монгол банк дампуурсан. Монгол банк. Reserve-ын дампуурсан хөргий. Your treasury is depleted. Dragonstone дээр байгаа алтаа авчих юм бол арай жоохон сунгана. Ер нь бол нэг байгаа хөрөнгөөр нь бол 7-2 хоног л явах юм байна л гэж хөрхий дөө. Юу ч болсон байна. What of my coronation? Яг
coronation хийж нөгөө нэг бөө юм болох гэдсэн чинь юу coronation 7-7 хоногоос цааш явах мөнгө байхгүй. You must know something. They told me little. За Orwell бол юу ч мэдээлэл өгөө. Гэтэ бид нар бол үзсэн шүү дээ. Orwell бол юмд нь оролцоотой байгаагүй хай тавруудын те зүгээр л үүргээг үздэг явж исэн. Ер нь мейстер хүний үүрэг тэр шүү дээ. Пайсаа шиг балер навшуулж болохгүй шүү дээ. I do not believe he knows where the gold is. Мизария алтаануугааг нь мэдгүй гэж би бол бодож байна. And I Худлаа ярьсан үгүүг бол би анзаарчнаа л гэж байна. За Дэвин энэ хоёрын хоорондын бас асуудал байгаа. Дэвин Мизария. No one asked you. Хин чамаас асуусаа. Энэ гурвалжин дөрвөлжин энэ нэг мемуд яваадсан шүү дээ. Мизария Дэвин хоёр Ренирагийн анхаарлын төлөө хоорондоо алалцаадсэн чинь True Love гэсэн чинь Алисэн твтчихэд. Бас илийн мемуд өссөн дэс. Duty of my Mistress of Whisperers to advise me. За тэгтээ Mistress of юу болвол Whispers тэ дуу юу гэх энэ ч одоо мэдээллийн тий мэдээллийн сайд болол мэдээлэл өгөх зөв. Тэгээд Mistress Master гэдэг бол зүгээр л хүйсийн хэллэг. Галатын тулааны дараа бол Тайландыг байхгүй болцсон тий гэж бол үзэж байгаа. Тайланд ч юм бол одоо сангийн сайд нь байсан. За хэрвээ юунд хин нэгэнд одоо мөнгөө алтаа хайшин нуусан бэ гэдгийг хэлсэн болвол тэр нь Lord Jasper байна. Хуулийн хууль зүйн яамны сайд. Jasper гэж чинь мэдж байгаа юмтай байхгүй. Тэр бас айгуу гоё байсан. Jasper-ыг ерөөсөө жинхэнэ нэрээр нь мэддэггүй хинч байхгүй. Тэгснэ. Iron Rod. Тэг ингээд хинч танихгүй Jasper гэж хин ингээд тэнгууд нь Iron Rod гэдгсэн чинь Corlys таниад Damon инээж байгаа байхгүй. Энэ бас айгуу тийм гоё мөч байсан нөгөө Iron Rod гэдэг нэрээр амар танигдсан. Тэгээ тэр чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Тийм нэг тийм одоо нэг магтаж яагаад ах нэр болов шүү. Одоо та хэдэд яхад хэрвээ мэдгүй эсвэл мартсан хүмүүс бол Iron Rod гэхээр одоо төмөр саваа гэх юм уу? Төмөр одоо юу гэх нэг ийм хэлбэртэй төмөр юмыг хэлж байгаа хгүй Iron Rod гэх тийм. Тэгээ тэр нь одоо эргэтэнгийн хэлж байгаа. Тэгээ учир шалтгаан юу юм бэхээр ерөөсө зогсоосаагүй хүүхдийг яваад байдаг нөхөр мангар олон хүүхдтэй ерөөсө нэг тийм бүтгүү нөхөр ахгүй. Тэгээ тэр нь Iron Rod одоо төмөр монголчин бол одоо төмөр эргэтэнтэй нөхөр гэх юм уу? Тийм одоо хочтой нөхөр байна. Тэрийг одоо яг сан хочих юм уу хочих. Тэгээ тэрүүгээрээ танигдсан нөхөр. Тэгээ энэ нөгөө хэд нь Iron Rod хэрэн таньдаг. Jasper гэдэг юм уу та? Тэр нь за ингээд нөхцөлөд бол их тааруу байна гэдгийг нэрэ хэлж байгаа. Гэхдээ таарууч гэжтэй одоо энэ ч одоо их л хэцүү байна да. But this remains. I must have a coronation. За эдгээр Ренерагийн бас нэг аягүй чухал point. Coronation одоо заавал хийх хэрэгтэй. Заавал энэ ёслыг хийж ээж одоо баталгаажуулахгүй болохгүй гэдэг нэг юм сонирхолтой point бол байна. Тэгээд одоо хүмүүс мөнгө төгрөггүй хоол ундгүй хэцүү зовж ядж хахад байгаа мөнгийг нь гаргаж одоо coronation хийх нь зөв үгүй юу гэдэг бас point-ийг хин Мизария гаргаж ирж байгаа нь бас зөв point гэж бодож байна. Expanse. За энэ бол зүгээр ингээд нэг гоё юм хийх гээд байгаа даа биш ээ. Яг legit буюу одоо хууль ёсны гэх юм уу да тийм. Яг ёсны албаны болгох нь бол чухал юм аа. Тэгжээж одоо King's Landing-д Seven Kingdoms-д шинэ хаантаа боллоо гэдгийг батлах нэг чухал юм аа гэж. За камерагаас эсэг асаа мартчих. The Triarchy Navy is за тэгээд Triarchy бол одоо бодоо болсон. За гэхдээ нөгөө нэг далайн дээрэмжин нөхдүүд чинь
Ирэг дээр гараад ирсэн гай болоод байна гэдэг одоо Корлис ярьж байгаа тийм. Корлис ерөөсөө яаж хийж байгаа л тэр нэг Triarchy тэр нэг урд байгаа нөхдүүдтэй л үзчихгээд байдаг тийм. Тэгээд хотод одоо асуудал зөндөө байна гэдгийг бас Missari хэлж байгаа. Ер нь бол одоо ингээд Rhaenyra-гийн асуудал бол дуусахгүй мянган асуудалтай байна гэдэгс айгу хэцүү байна. За тэгээ ургамал одоо тариалан ургац хураах мураах үйлрэл бол хаач исэн болоогүй байна те ургац хураах бол өстой мүдгүй байна гэж. Sure the safety of goods on the high sea. За ингээд наан одоо ургац мургац юмнууд зохицуулаад тэр нөгөө далайн малаан нааш цаашаа гарцмарч юмнуудыг зохицуулаад ингээ бөө юм болохгүй бол одоо хүмүүс өсөн бослого жагсаал болно өстой бөө асуудалтай болно гэдэг. Have the people go. Эсвэл асуудал нь дуусахгүй те. За одоо энэ ч дэм нь бас нэг өөр эсрэг нөгөө point нь те. Хүмүүсийг хоолно гэдэг ах юм а хизээч дуусахгүй юм яриад байгаа юм те. Наа чи хизээж бүтггүй хүмүүсийг хоолно гэж байхгүй те. Гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр Missari бол ингээд өлсгөлэн ард түмэн чи аюултай ард түмэн шүү. Бид нэр хүмүүсийг өлсгөлэн явуулж болохгүй гэдгийг бол одоо хэлж байгаа. За Lady Joanna-гаас одоо хариулт өгсөж байгаа. Lady Joanna гэж одоо юунд байгаа Thailand-ийн ах нь Jason Lannister-ийн эхнэр байх хэвээр. Jason Lannister бол Lannister House-ын lord байх хэвээр одоо энэ цаг үед бол. Тэгэл юуны Lannister-уудын армиг бол ахалж байгаа. За Thailand бол ихэр дүүн. За тийм учраас одоо King's Landing Lannister-уудыг төлөөлж юуны сангийн сайд хийжсэн. За тэгээд Lady Joanna гэдэг бол ер нь Lannister-уудын огдомд бол айгу түгээмэлнэр таад одоо санаж байгаа бол Tywin Lannister-ийн үеэл буюу эхнэр нь Lady Joanna байсан. За одоо Jaime, Cersei болон Tyrion 3-ын ээж бол Joanna Lannister байсан. If Tylan secreted gold there. Tylan тэрчэн луу алтнуусан болол одоо Joanna одоо хариулцтай гэдэг чинь. Энэ бас нэг одоо хэний сул талч юм уу юм бас байгаа юм л да. Rhaenyra-гийн юу гэхээр дайнтай байгаа хүмүүс ингээд одоо яг ийм дайнтай байгаа. За окей, Aegon-ыг хаан гэж зарсан. За ингээд тодорхой хэмжээнд одоо яг энэ цаг мөчид одоо хин Rhaenyra юунд сентен дээр сууж те. Гэхдээ тэгээд ангандгаа тангараа өргөсөн хүмүүс нь байгаа те. Гэхдээ яг power гэдэг зүйлийг үзүүлж байж тэр одоо хүмүүс бол захиргаанд орноо гэдгийг бас ойлгох хэрэгтэй байгаа. Дэмэн бол Matt Smith жүжигчин амар харизматик байгаа болохоор хүмүүс агай fan favorite дүр болохоос ш асуудалтай дүр тийм үү? Амар xenophobic нөхөр, амар supremacist те одоо юу гэдэг нь Targaryen-ууд бусдаас илүү Targaryen бол бурхад гэдэг юм асуудалтай те. Зөндөө юмнууд байгаа. Амар контрол байхгүй хүчрхийлэл те. Гэхдээ тэр дунд дэмний зөв юмнууд бас байгаа хгүй. Тэгэхээр power те эрх мэдэл хүч одоо хүчийг үзүүлж байж тэр хүмүүсийг одоо юунд шугамд оруулж байгаамаа. Игнэнд нь оруулж байгаамаа, байр суурьнд нь байранд нь тавьж байгаамаа гэдэг бол бас айгүй чухал юм байгаад байгаа. Тэрийг ингээд дэмэн багаар илэрхийлээд байгаа. Rhaenyra одоо илүү юм зөөлөн аргаар үзье. Илүү одоо юм логиктэй аргаар үзье. Илүү учиртай аргаар үзье гэдэг. Тэр нь гол нь хүмүүс одоо яг хөрхөө үгүй юу өөрийнх нь одоо яг зорж байгаа зүйл хөрхөө үгүй юу гэдэг бол бас янз бүр. Яг хөргөсний мэдээж байгаа, хөргөж байгаа. Гэхдээ дандаа тэгж чадахгүй байх тийм үү? Тэр бол бас асуудал. We will have an answer from Lady Joanna. Send Taylor. За Aemond-ыг олох хэрэгтэй байна гэдэг нэг юм чухал юм байгаад байна. Days now are seen. Vhagar бол харагдаагүй утсан байна. There was a woman there. За Alice Rivers-ийг Maester of sorts. I have not heard tell of her. За Aemond-ыг Vhagar-ыг олох хэрэгтэй. Ship Stealer-ыг бас олмоор байна. За тэгээ Baela Harrenhal's эхлээд сайхан лун дээр хайр хийхээр боллоо. За тэгээд юу яах юм бол одоо Ship Stealer-ийн Vhagar-ийн унж байгаа хүмүүсийг ялан Aemond гэсэн үг шүү дээ. Унж явсан хүмүүсийг нь олох юм бол одоо шагнал өгөө гэж. We don't have a bounty, it seems. Тэгс чи өгөх шагнал байхгүй штэ гэсэн чи Rhaenyra-гийн царайг хараад ч тиймэр. We will find one. Яаж ч нэг юм олъё. Better yet. Одоо энэ ч нэг юм гарч тий. Юг Harrenhal-ыг Aemond-ыг хөнөөсөн хүн шууд өгчөө гэдэг чи. All the Riverlands are mine. Yes. Тэгээ Aegon ядж хахад нөгөө нэг бөө юм болоо season 2 дээр таа санаж байгаа нөгөө Rat Catcher-уудыг нь Blood and Cheese үйл явдлаас болоод юу яатсан штэ. Харах бэрдэг хүмүүсийг нь бүгдээр ингэ алдсан. За ингээд цайзаар дүүрэн харах уттай болсон. Protector, my place is with my men. За энэ юу Luther Largent
City watching. Yes, Queensguard бол маш чухал хурдан хэрэгтэй байгаа. Damon одоо хүмүүсийн бол олчин за гэхдээ Luther Largent бол одоо хот дундаа өөрөө цэргүүдтэйгээ цагдаа нартайгаа хамт байх хэрэгтэй байна. Identifying candidates will put the match to him. Юу байхгүй, лаа байхгүй, лаага хийх тос байхгүй. Дэрийг нь гаргах нь идсэн. There is none yet to consider the bench. Бага асуудлууд те ерөөсө дуусахгүй олон жижиг сажиг асуудал. За энэ л амар гоё хэсэг. За одоо хин дээр ирж байгаа. Alicent, Helena хоёр дээр. Where is my gold? Миний алтаа байна. Энэ жүжиглэлт бүр амар гоё та анзаарсан л бах те. Одоо яг ингээ асуунгууд Alicent-ийн хинтэ над дээр байгаа юм уу? Энэ бүр үстэй үнэн гоё. Эрдэнсийн сан баггүй те. Миний эрдэнсийн сан хаа байна. Сентиний цайзын хаан хатан Сентиний одоо хөрөнгийн сан хаа байна. You cannot claim ignorance. Thailand мөнгөний аваа явцсан хатан юу And the мэдхүү. Queen knew nothing of it. Resented my influence, my mere presence. Гэхдээ ээж бас үнэн л дээр ихэн Alicent асуудалтай байсан ч гэсэн ядч Alicent-ийг нэг small council гэдэг баг хуралтай. Тэр нь хуралд байлах хүсэл бол хиндэнж байгаагүй шүү дээ. Эмэгтэй хүн байлах хүсэл бол байгаагүй, эмэгтэй хүний үгийг дагах хүсэл бол байгаагүй. Тэр нь бол үнэн. My own father kept that plot from me. Тэр That's so. би одоо хэлгээд байсан ааваас асуу гэх байсан. Даач толгойн цастаа ийцэн те. Did it make you feel better? Энэ нэг юм жижиг мөчүүд амар хэдүүлээ болдог бол үзээд яг бүр баг реакт хийгээд явахгүй даанч тэгэж болохгүй мэдчихлээ л дээ. Одоо эн чинь гэж Отогийн толгойг авсны дараа Хелена асууж байгаа байхгүй. Хүүгээ алдсан талаарх ингээ мэдрэмж нь дээрдсэн үү те Отогийн толгойг авсан нь. Одоо ерөнхийдөө өөрөөр хэлбэл өшөө авсан нь сэтгэлийн чинь тайлгаруулсан уу гэж асууж байгаа байхгүй. Үгүй нь ойлгомжтой шүү дээ ямар ч нөхцөл зүгээр. Гэхдээ энэ Хеленад энэ бас агуулж байгаа бол хүүгээ алдсан байгаа шүү дээ. Ренерагийн талаарх ер нь бол дэм нь хүмүүс явуулаад Helena Aegon хоёрын хүүхдийг алуулсан. Jaehaerys гэж санаж нэрийн. Jaehaerys Jaehaera хоёр те. Тэгээ тэр тийм холбоотой асууж байгаа. Тэгээ одоо яг хэрвээ copyright янз бүр болчихгүй бол одоо энэ Alicent-ийн reaction-аас амар гоё. Энэ асууж байгаа асуултанд нь яг ингээ Rhaenyra-гаас хариулт өгөөд. Тэгээ одоо ингээд Helena асууж байгаа. Тэгсэн чинь тий. Яа бас нэг юм одоо санаандгүй гэхээр яг энэ хийц процесс бол бас яг 100% санаандгүй бол биш. Зүгээр яг юм өрнөл талаасаа комедик албаар бол биш мөртлөө гэдэг утгаар яг юм санаандгүй комеди бүр үнэхээр гоё. Иймэрхүү юм болол нэг тийм юу гэх энэ цувралыг юм амь оруулж байгаа юм гэх юм уу? Давхар тэрнээс айгуу гоё. Rather have slain Aegon as your mother and I had agreed. Ээжтэй чинь тохиролцсны дагуу Aegon-ыг хөнөө алдсан байсан бол уг нь зүгээрээсээ тий Aegon-ыг хөнөөж яа гэж тохирсон шүү дээ тий. За тэгээ энэ чинь бол одоо тэр нөхдүүдийн Otto, Ironrod, Aegon тий тэр олон нөхдүүдийн бүтггүй нөхдүүдийн хийсэн юмыг над дээр битгий тохооч гэдэг Alicent-ос энэ чинь юм бэл ярьж байгаа. За ингээд энэ ч бол Aegon-ыг ямар ч гэсэн хөөдгөрөө хөөж байгаа одоо тэгээд хэнийг энэ хоёрыг бол энэ ч хойрж байгаа нь ойлгомжтой. She is a high tower. Ганц харахаа гэж бол байхгүй. Олон хүмүүс бол байж таарна. Энэ амар хэсэг байсан шүү. Одоо ингээд нөгөө мянган юм байгаа шүү дээ. Сая ингээд лаа уртл байхгүй болсон байна. Одоо энэ хаус чинь юуг болчиход байгаа байхгүй. Дараа л байхгүй. Олон ажилтан гэдэг шиг нөгөө сайдууд нь, маструуд нь байгаад те. Доошогоо тэд нар доороо хүнтэй байгаад ингэжээж энэ олон процесс юм явна. Тэнгүүд энэ чи хангалттай хүн хүч чалга Rhaenyra тэгээд юуныхаа каунслыг бол дуудахгүй гэж тэгж байгаа. Dragonstone дээр байсан каунслаа бол дуудахааргүй болсон. Тэд нар бол миний эсрэг одоо үйлдэл хийсэн. За үйлдэл хийгээгүй нөөрөө миний эсрэг юм болсон гэдэг утгаар дуудахгүй гэдгсэн. Тэнгүүд ингээд эн чин доор нь хүмүүс байх хэвээр. Энэ хүмүүс чин доороо хүмүүстэй байх хэвээр. Тэр хүмүүс чин гүйцэтгэл юм. Ингэжээж энэ олон юм. Түүнээс бүгд утаа хаан боо хатан дээр нэг хүн ирээд тэнцээ ингээд орны асуудал юм байна, лааны асуудал юм байна гэж ярих юм бол байхсгүй байхгүй те нөгөө харах марх инээ дээр. Тэгэд эн чинь бас одоо ямар замбраагүй юм байгааг нь харуулж чинь. Дээрээс нь Rhaenyra чадахгүй гэдгээс илүү Rhaenyra-гийн эргэн тойронд support system байх ёстой гэдэг нь айгу чухал point гэж бол бодож байгаа. Яг ингэ явжсэн чинь Jessica гэж хардаг. Энэ хэсэг одоо энэ чинь ингээд бид нар мартчихж байгаа юм шиг боловч Rhaenyra захирах гал хичээж байгаа юм шиг боловч хүүгээ алдаа те хичнээн ч одоо юм болж байгаа байлаа те хүүгээ алдаад бол удаагүй байгаа шүү дээ. Энэ хэсэг бол амар хэсэг байсан. Should I not? Яагаад ер нь алдчих болохгүй юм гэдэг те. Цайжийн ажилтнуудыг бүгдийг нэг сайхан шалгаатгаа. Quietly as only you can. Чимээгүй хүн бүгдийг Those who cleave to the high шалгаатгаа. towers. За ингээд нөгөө юуны нөхөртэй уулзж байгаа. Номлогчтой. Номлогч гэх юм уу да.
За энэ ч бол гол ярьж байгаа юм нь юу гэхээр ерөөсөө асуудал тулгарч байгаа юм нь Эгоныг хаан гэж зарласан мөртлөө Ренираг бол зарлахгүй. Бид нар одоо нэг хаан зарлчаад нөгөөдгийг ингээд зарладаг тийм дураараа гарууд биш миш гэ тэ. Тэгээ гол нь луу муу одоо сүултээ бүр ингээд луу муу ч юм бол одоо юм чөтгөрийн юм тэ ингээд хар илп шиднээс одоо үүссэн юм. Бид нар бол одоо тэгж юу яана гэж байхгүй. Зарлна гэж бол байхгүй. Тэгээ дээрэс нь энэ ч нөө Эгоны цогцыг бас хараагүй гэдэг нь айгу чухал нэг point гарч ирж байгаа тийм. Ренира одоо энэ ч үгцэн гэлж байгаа шүү дээ. Эгоныг. Тэгээ хүлэн зөвшөөрөгдөх гэдэг нэг юм бас Ренирад айгу чухал байгаа. Тэгээ хүлэн зөвшөөрүүлэх биш хүлэн зөвшөөрөгдөх. In my greatest need. Тэгээ энэ ч ингээд юм зөөлөн харьцах гэж үзэж байгаа шүү дээ. My gods do not deal in dragons. Тэр. Яг одоо энэ чинь нөгөө нэг мейстрүүд за тэгээд энэ шашны нөхдүүд чинь луунд бол дургу гарууд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ Таргариенууд чинь луугаар л одоо захирж байгаа. Гол павер нь луу шүү дээ. Тэгээд луугу босныхаа дараа одоо жишээ нь Night of the Seven Kingdoms дээр тэр Ashford-ийн жижиг хаусын жижиг лордын охины төрсөн өдөр дээр ямар сандаа залгамж халаа Baelor Targaryen дүүнэртэйгаа тий. Maekar, Jaehaer, Aerion, Meryon тэр баахан нөхдүүд Aerion, Meryon манай Meg тэгээ бүгдийг аваа очиж байгаа чинь тэр шүү дээ. Энэ луугу болцсон павер байхгүй. Тэгээ павера яаж хадгалах вэ? Ус төрөөр хадгална. За тийм учраас тэнцээ одоо жишээ нь нэг муухагаар хэлэх сургууль лордын охины төрсөн өдөр дээр ингээ явж байгаа шүү дээ нөхдүүд. Тэгээ тийм учраас луу гэдэг бол амар том павер наа. Тэрэнд нь бусд нь маш дургу. Одоо нөгөө Apple Boy манай Raymond Fossoway хэлдэг шүү дээ нөгөө бүр уурлаа нэг rant явдаг шүү дээ. Тэр чин бас айгу тийм чухал point байхгүй юу? Ер нь бол Westeros-ын луунууд Targaryen-уудад дургу гэдэг. Darkness and pride and lust. Им цэвэр бус те. Цэвэр ариун бус одоо юм эрх мэдэл хүчний төлөө илб шидээр үүсгэсэн юм одоо мангаснууд юм аа гэж. Юм бол бүтээдэг юм бол биш ээ. Луу бол те. Луу бол одоо сүйтгэдэг юм зэвсгнүүд юм аа гэж. Тэгээ одоо ингээ бүтэн хатан хүнд шууд одоо энэ хүн ингэж хэлэх одоо юутай кохонестэй байна гэдэг бол босстой байна гэдэг бол зөрөгтэй байна гэдэг бол бас одоо power balance ямар байгаа гэдгийг бас илэрхийлж байгаа. Ренира энэ чинь хангалттай одоо хүмүүс төрсэн power байхгүй байна гэдгийг илэрхийлж байна. Дээрэс нь нөгөө Ренирагаас айхгүй байна гэдгийг илэрхийлж байна. Зүгээр power balance-аас гадна айдас байхгүй байна гэдгийг илэрхийлж байна те. Тэгээ энэ инээдэн бас юм байгаа байхгүй те. Энэ нөгөө саяны энэ бол нөгөө за одоо энэ шүү дээ. Энэ нөгөө нэг дэлхийн аваргаар сая нэг Месси нэг Беллингем руу харч юм мингдэн шүү дээ. Энэ бол яг тим төрлөөр реакшн байгаа байхгүй. Яг Ренира Месси хоёр нэг реакшн гаргаж байна. Тэгсэн үү те? Тэгээ энэ бол Месси яг Jude Bellingham яг юугаар хэлсэн юм байгаа байхгүй? Испанаар хэлсэн юм байгаа байхгүй? Тэгээ энийг одоо испанаар орчуулбал юу байдгийг яг ингэж хэлсэн байгаа. За энэ ч Corlys Adam 3-тай сууж байгаа. За ингээ орой олж. За энэ awkward dinner дээр бол маш awkward байсан. Creator-ууд нугасаа энэ эпизодын хийсэн процессын талаар ярихтаа албаар тийм одоо юм awkward гэр бүлийн dinner гэдэг утгастай уур амьсгалтай хийсэн гэж ярьсан. Тэгээ энэ дээр гол зүйл нь Corlys Rhaenyra-гаас үсэж байгаа зүйл нь Адам хин хоёрыг, Alan хоёрыг жинхэнэ одоо Velaryon удам болгож одоо хатны одоо зарилга гаргаач. Би өөрөө бол одоо энэ хоёрыг одоо удам залгах хүмүүс гэж бол үлийн зөвшөөрж байна гэж бол албан ёсоор хүсэлт бол гаргаж байгаа энэ дээр. За гэхдээ Rhaenyra бол яг энэ цаг мөчид бол би юу яаж чадахгүй. Хүлийн зөвшөөрж чадахгүй. Өөр ингэсэн Rhaenyra-санд ч баяртай байна. Гэхдээ энэ цаг мөчид бол чадахгүй гэдэг хэлж байгаа. За ингээ гараа явж байгаа тэнцээ Бэйла зөрсөн ч Бэйлатаа одоо хүртэл үг хэлж чадахгүй байгаа нь бас Бэйлад ч айгу харамсалтай. Тэгээд Ренирад ч гэсэн айгүй хэцүү байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд Бэйла өөрхийн минь буруу юм хийсэн юм байхгүй шүү дээ. За тэгээд нөгөө энэ орондоо унтаж чадахгүй дэмэн дээр очиод унтж энэс айгүй тийм хөөрхөн гоё хэсэг байсан. Are you nerve steady, your grace? За одоо нөгөө энгийн хүмүүстэй яг нүүр тулж хүсэлтүүдийн сонсох гэж байна. And our resources are few. Хөрөнгө мөнгө байхгүй, асуудлууд ихтэй, хүмүүсийг одоо асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаад байдаг. Дотроо зөндөө асуудал байж байхад энгийн иргэдийн асуудлыг шийдэх гэдэг бас том асуудал байна. Тэгээ урд нь одоо хатан гэдэг нүүрээр сууж штэ одоо. For some it will be enough. За энэ ихтэй бас энэ Emma Darcy гэдэг энэ мэдээж хэмэл үсэлтэй. Гэхдээ энэ Targaryen үсэн тэгээд энэ одоо юу Crown and бүр үнэхээр гой зөгтөг те. Та тийг санагдаг. Ер нь та хэдийн яг нэг юм хаан хатан дүрслэлүүд дунд яг дуртай тийм дүрслэлүүд юу байдаг вэ? Та ядаас хуалцаар энэ титэм нь бол бүр нэг юм амар гой зөгтөг. Will I bring your jewels? За илүү одоо ингээд энэ ч бас ингээд амар тийм эрх мэдэл хүч тэгээд таалагдах гэж нэг юм байна те хаатан. Тэгээд тэрийг баланслна гэдэг айгүй сонирхолтой байхгүй. Одоо энэ нэмэлт юм зүүж барих уу гэдэг бас айгүй сонирхолтой байна. Нэмэлт чимэг мэмгүүд бол хэрэггүй. Тэгээд хүч бэлэн байдлыг харуулах хэрэгтэй гэдэг жаа.
Тэгээ манай хүмүүс сэлэн барихчаасна. Одоо нөгөө хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг эсрэгээр нь илэрхийлчих юм биш үү те зэвсэг гэдэг болол гэ. Яа байж болох юм гэ. Тэгээ ихтэй хүмүүс бас сэлэмтэй авах магадaltaй те. I think for gravity. Энэ бас зөвүүн chain for gravity гэдэг энэ жин одоо хөрсөнд буулгаж байгаа гэх юм уу та те энэ жин гинжиг болол тэгж илэрхийлж байгаа нь сонирхолтой байсан. For grace? I'm bleeding. Энийг яг нөгөө нэг House of the Dragon үдчихсэн үдж байгаа эмэгтэй хүмүүстэй амар мэдэрсэн гэдэг чинь яг бид нар мэдэрхгүй. Гэхдээ тэрийг ойлгож хүлээн зөвшөөрж sympathetic хандах ёстой зүйл ингээд олон юм юу яаж ядж хахад давхцаж ядж хахад олон юм овоорж ядж хахад олон юм өөр дээр нь хүлээж ядж хахад нэмээд одоо юу ирнэ гэдэг бол одоо сайн тэмдэг ирнэ гэдэг бол ямар амар тэгж зүгээр нэг юм random үйл явдал зүгээр нэг юм биш маш их uncomfort те маш тухгүй маш одоо их юм болж байгаа шүү дээ тэнцээ чинь. Тэгээ тэрийг одоо хэдүүлээ энэ ч ямар боловсрал юу ярьж байгаа биш яриад яг. Гэхдээ те тэнгүү тэр энэ давцсан гэдэг бол амар одоо нормал зүйл байгаа байхгүй эмэгтэй хүмүүс те. Одоо энэ ч бас нэг гоё юм. Энэ ангийн эмэгтэй хүн бичсэн зохиол энэ. Одоо бид нар ингээд diversity ч юм уу төлөөлөл гэдэг зүйлийг ярихаар интернет бол ингээд юм нэг юм мэдрэл модо тэнэг экстрим болгочихдаг. Энэ бол практик айгуу гоё жишээ багхгүй юу. Эмэгтэй зохиолч юу гэдэг юм зохиолыг бичлээгээд бүх юмыг эмэгтэй хүний талаар болгож байгаа биш байхгүй юу. Тэр хүн сайн зохиолж байх хэвээр, мэрэгжлийн байх хэвээр, мэдээж одоо юу гэдэг сайн зохиолч хүний энэ ийм хэмжээний цувралын зохиолчийн шаардлагыг хандсан бүх туршлага, мэдлэг, чадвар бүх юм байх хэвээр зөв. Тэр хүүстэй ямар ч хамаагүй. Хөөс бэлгийн чиг хандлага юу байдгийг. Яс цаан юу үүсэл гаралтай шашин шүтлэг. Гэхдээ төлөөлөл гэдэг чинь өөрөө амар чухал юм а гэдэг энэ дэр зүгээр нэг поинтоор л харуулж байгаа байхгүй. Энд чи. Одоо тэр Алисент эргэн тойронд байсан хүмүүс баахан юмнууд явуулаад Алисент асуудалтай. Гэхдээ Алисентийг байлгахыг хүсээгүй инэтэр гэдэг поинтыг гаргана гэдэг айгуу чухал. Тэ Алисентийн ардуур юмнуудаа хийжсэн гэдэг нь чухал. Хэдийгээр тодорхой хугацаанд Алисент павертай байсан ч гэсэн. Тэгээ энэ бол жижиг юм шиг боловч яг үнэндээ эмэгтэй зохиолчтой байгаагийн амар том давуу тал энэ дээр гарч байгаа. Айгуу тийм чухал хэсэг байсан гэж би бодож байгаа. Yes. Fuck. Тийм энэ frustration тэ. Энэ хэрэгтэй байсан гэж бол бодож байна. Надад бол чухал байсан. Normalize хийн гэдэг айгуу чухал юм баггүй. Одоо хүмүүс ингэдэг штэ. Төлөөлөл, diversity мэдгүй одоо юу гэдэг юм. Тиймэрхүү юмыг харахаараа ингээд юмд хүчлээ гэдээ ерөөсөө тэгээд байдаг. Нэг юмд хүмүүс дасцсан байгаад байдаг. Нэг юм дассан юм чинь хорвоо дэлхийн ертөнц хүмүүс нийгэм, gender, бэлгийн чиг хандлага, ёс заншил юу гэдгийг. Тэрний нормал зүйл биш байхгүй. Тэрийг нормын хийж исэн тэр хүмүүсийн норм. Тэр хүмүүсийн нормал гэж илэрхийлэхийг хүсэжсэн норм нь тэр байсан. Тэрэнд дассан тэрний пропаганда ч юм уу тэрний илэрхийлэмж тэрний давтамж artistry бас байгаа. Тэрний artistry сайн арт байсан ч гэсэн тэрэнд дассан тэрэнд одоо бэлдэгдсэн ийм зүйлээсээ бид нар гарах хэрэгтэй байхгүй юу? Яг түүнээс би кино олгон дээр эмэгтэй дүр болгон сайн тэнэг нь эргээд байгаа мэдээж биш юм. Эмэгтэй өмнөж тэгж хэлэхгүй. Гэхдээ normalize гэдэг. Тэгээ normal зүйлийг normalоор нь илэрхийлнэ гэдэг айгүй чухал юм а гэдгийг энэ дээр амар гоо харуулж байгаа. Том сцен биш. Бараг мартаад өнгөрөх сцен боловч маш чухал сцен гэж болол би бодож байгаа. За үргэлжлүүлээ. За энэ ч бол ингээл одоо нөгөө нэг баахан хүмүүсийн л асуудлуудтай л одоо нүүр тулж байгаа юмнууд мэдээж гарч байгаа да айгүй хэцүү юмнууд байгаа тий. Яаж ч болохгүй. Тэгээ одоо энэ ч нөгөө нэг биеийн крамптай байгаа хүн болол одоо сентен дээр яаж суух вэ гэдэг энэ ч нөгөө эмэгтэй хүмүүсийн анзаарсан юмнууд бол зөндөө байгаа шүү дээ энэ эпизодод дээр. Энэ эпизод дээр ялангуяа энэ сентен дээр сууж байгааг нь яг period нь ирсэн тухгүй байгаа эмэгтэй хүн байна яалтчгүй. За энэ чинь ингээд одоо баахан асуудал юмнуудтай нөлөөлж байгаа. За одоо эднэрийг тэгэл одоо And all here. Одоо энгийн хүмүүс энэ их юм туулаад байгаа юмыг яагаад ч шийдэж өгөөч л гэдэг байгаа тий. Тэгээ эднэр ингээд одоо энэ чинь нэг юм ярьж байгаа. Энэ амар чухал байна. Яг нөгөө нэг blockade хийгээдсэн шүү дээ тий. Одоо Valerian-ы хаан blockade, Gallaudet blockade хийгээ ингэжсэн. Яг энэ цаг мөчид яасан бэ гэхээр нөгөө нэг сүртэй Noble нэртэй Noble House гэдгийн irony гэдэг шүү дээ тий. Тийм зүйл бас байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр нөгөө нэг амар Noble гэдэг нөгөө хаусууд чинь нөхдүүд чинь яг ингээд нөгөө хоол хүнсгүй болоод гачигдaltaй болоод асуудалтай болоод ирсэн чинь хамаг нөөц юмнуудаа өөртөө аваад нууцсан. Тэгээд энгийн ард иргэд буюу одоо ядуу хүмүүс тийм ээ. Энгийн ард иргэд ядуу нөгөө өөртөө гэсэн цайцтай байшинтай янз бүр одоо хамгаалагчтай тий. Их мэдл мөнгөтэй ийм биш хүмүүс бүгдээрээ хохирж үлдэж байгаа. Ер нь амьдрал дээр яг crisis болох юм бол угаасаа тэгдэг. Мөнгө ирэх мэдэлтэй хүмүүс өөртөө одоо бүхнээ хадгалж тий. Одоо юу гэдэг resource гэдэг зүйл хоол хүнс одоо юу гэдгийг наацхан хэрэгцээ хангамж
болвол хүмүүст тэнцвэртэй хэрэгтэйд нь хүрж болвол хүрдэггүй гэдэг ийм асуудал угаасаа байдаг. Тийм байсаар ирсэн. Тэрийг одоо бид нар системээр өөрчилж чадахгүй яваад байдаг уг нь өөрчлөгдөх ёстой. Ковидын үеэр юу болчихсныг зарим нь мэдчихэл байгаа бах те. Тэгэнгүүт энэ бол бас энэчээ гарч байгаа сэдв байгаа байхгүй те. Нөгөө мөнгөтэй хөрөнгөтэй нөхдүүд улам өөрсдөө бүр ингээд хамаг хоол хүнс юмнаа нөөцлөөд те. Тэгээд ядуучууд нь ингээд иргэд нь улам өсөөд улам зовоод улам лингдэг. Тэгээд тэд нар юу гэж үздэг вөхөр халтар юмнууд доогуур ядуу гуйлгачин whatever тийм. Тэгээд тэд нар дотроо левелтэй дээшээ явжсэн хамгийн дээр нь дэмэн шиг нөхдөө тийм. Бид нар бол бургад. Бүгд асуудалтай гараад. The way of the world. Энэ бол бас нэг юм илэрхийлж штэ. Би урал буруу байхгүй. Гэтэ энэ ч хорвогийн зам юм байна гэд тийм. Take even what. Then that is who came to power. Тэгээ иргэдийг төлөөлөх гэж ирсэн хатан гэдэг энэ бас айгүй чухал байгаа юм л да. As a champion. Энэ ингээд юм Рейнирагийн айгүй юм одоо юу байдлыг тухгүй толгойн хэрэгсэн ямар амар олон юмтай зэрэг нүүр тулах шаардлага гарч байгаа. Иргэн тойронд нь байгаа хүмүүс ямар үр дүн багтаа байгаа. Байхгүй бол биш л дээ. Гэхдээ бага байгаа тийм. Тэгээ асуудлууд дээрээс нь чинь саяхан ингээд маш богинохон хугацаанд хүүхдүүдэд алдчихсан тийм. Ийм нөхцөлтэй байгаа хүмбэ гэдэг энэ мэдрэмжийг амар сайн өгсөн байсан. Энэ анги ялангуяа. За одоо эн чинь нөгөө нэг дэмний үнцэг гарсан тийм. Энэ хотын туулж байгаа асуудал юмнуудыг яагаад хөрөнгөтэй хүмүүс энэ болоод байгаа юм. Яагаад хөрөнгөтэй хүмүүс бухаад байгаа юм бэ? Эн чинь дайн штэ тийм. Бид нар бүгд өөхөрж штэ. All suffer. Мизариагийн ярьж байгаа point. Бүгд зовж байгаа? Yes. Гэхдээ хэн илүү зовж гин те? Хэн нь илүү зовж гин вэ? That has ever been so. Тийм байсаар ирсэн штэ гэдэг юм гэж. And yet. За ингээ би энэ бас 5-3-аас зориулаад ичээ. Цай өгж байгаа. За энэ ч нэг Мизариагийн хоёр иргэд баячуудын хоорондын ямиг ярьж байгаа хооронд. In your telling. I have earned my seat at this table. Мизариагийн бас чухал юм тэр те. Карьер нь босч явж энэ ч нэ ирсэн болвол нөгөө хэд нь бол том лордууд гэдэг утгаараа те төрсөн. I will leave others to judge which. Has Bela returned? Иргэн тойронд асуудлууд нь ингээд жижиг юм болгонтой нүүр тулах шаардлага нь бага байсан болвол одоо юу яах вэ? Ренера одоо энэ Shipstealer Veigar те нөө legit байх үгүй энэ тэр за тэр том алт яг том юмнуудтайгаа нүүр одоо том зургаараа юм харах юм боломж нь уг нь гарах хэрэгтэй. Гэтэ тэр боломж ч олдохгүй бүр ингээд мянган юм давцаад байгаа байхгүй те. The only dragon. За Бэла дахиад нэснэ Адамыг хамт явуулахаар болсон. Sunfire өгцөн өмхөрөө байж байгаа. За энэ урдаа байгаа асуудлуудаа шийдэх хэрэгтэй гэдгсэн чинь Дэмэн Мизариагийн асуудал бол яваалаа те. Corlys hand of the king байгаа. I defer to the queen. За энэ яг ингэж явах. За асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ингээ хоорондоо нөгөө хоёр Дэмэн хин хоёр Мизариа хоёр модцаад байгаа гот hand of the king шүү дээ те Corlys. Тэгээ Corlys юу гэж бодож байна гэдгсэн чинь I defer to the queen. Хатны шийдвэрийг дагнаа. Useless. Тэгээ fucking энд чирэхгүй гараад байгаа байхгүй юу те. Corlys бүгүүлдээ hand of the king байж энэ асуудлуудыг гас шийдээ зүгээр шийдвэрийг гаргаад дэмэнтэй ойлголцоод ингээд яваа те. Юмнуудын нөгөөд ингээд явчих хэвээр байтал энэ ч бол бүр үнэхээр арчаагүй байгаа байхгүй энэ иргэн тойронд байгаа гарууд бол. What would your father do? За Мизария энэ ч ядаж санаа гаргаж. За аав чинь юу их байсан бэ? Яг энэ асуудлыг яаж шийдэх байсан бэ? Баян нөхдүүдийн асуудал юу? Ядуу нөхдүүдийн асуудлыг яаж шийдэх байсан бэ гэдэг юм байна. За Адам We're much honored, Your Grace. Адам хин Хью хин 3, Ulf 3. За өөрийгөө хин гэж нэрлэв. Targaryen, Your Grace. Targaryen. Шууд legit Targaryen болъё. Absolutely not. Энэ бас нэг тийм comedic scene те. Энэ нэг англи хэлний нэг юм double entendre гэдэг давхар утгатайгаа юм байж байгаа. Style гэдэг бидний мэдээ нэг харагдах style биш нөгөө нэг нэрний style одоо нэр юу гэж нэрлэхөө өөрийгөө гэдэг утгаартай гоч гэдэг шиг. Тэнгүүд нөө fashion one. Fashion гэдэг чинь өөрөө style, хувцс, image-ний style гэдэг үгтэй fashion гэдэг өөрөө холбоотой мөртлөө fashion this, fashion that гэдэг нь одоо тийм үгсэг, тийм юм гаргаад ир гэсэн утгыг бас давхар илэрхийлж байгаа. Тэгээд одоо fashion your style тэ одоо ингээд нэр гаргаад ир. Бас Ой, яг зохиолчдын хувьд бол тийм амар нарийн ширийн deep юм бол биш зүгээр л гоё ингэ. So fashion one. Хоёр дахь хэлж. За тэгээд Off the White. За манай Hugh Hammer бол юу штэ дархан. За тэгээд тийм учраас тэрний алах гэдэг нэр анхаар олж байгаа. За одоо энэ ч бол одоо Адам. За Адамыг одоо нөгөө хин Corlys хүсэлт хэлсэн байгаа штэ тий. Юу болгоод өгөөч. Адам Alan хоёрыг Velaryon болгож өгөөч. And Adam of Hull. За шууд өмнөөс нь Adam of Hall-ийнх нь
Атаар гэж хэлж байгаа. Velaryon болгохгүй гэдэг. За одоо энэ гурыг ингээд Knight болгохыг одоо Knight хүн л хийн. За тэгээ одоо Demon Knight болгоно. Тэгсэн чинь ингээд реакц энэ байгаа. Тэгээ яг тэгж байгаа шүү дээ. За энэ гурыг тэгээ яваад Knight болгочихсон манай. За тэгээ манай хүн дуртай дургу энэ гурыг Knight болгосон. Энэ тэгээ нэг тийм комедик амар гоё мөч байсан. Тэгээ Demon нэг дуртай дургу юу яаж. Тэгээ болцсон уу? За тэгээ хатны Knight-ууд болсон. За энэ чэнэс Hugh одоо Knight Might болсон King's Landing байгаа. Би одоо ямархуу амьдрал хүл Wandering. яаж амьдрах вэ? Ямархуу одоо байшин юм амьдрах юм болоо гэдэг чинь. За эхнэр чинь бол одоо би амласнараа эхнэр та хоёр чинь амласнараа ингээ байшин бөгнөө. Гэхдээ энэ чинь юмны цаг хугацаа юм болоогүй байна. Эхнэр чинь яасан гэдгсэн чинь. Эхнэр байхгүй болцсон. Хотоор яваад хайхсаж байхгүй. Тэгээд ах дээр очих гээд Томблтон руу явцсан гэдэг гэж байгаа. With her brother in Templeton. Тэгээд яаж яах вэ? Эхнэр нь хүн охин нь нүгцэн тийм. We will set aside a house for you on Visenius Hill. За Visenius Hill гэдэг юуны хотын Visenius Hill гэдэг хэсэгт юу барьж өгөө, байшинтай болгож өгөө гэд тэгсэн байгаа. За хэдүүлээ Visenius Hill-ийн юу харагдах боломжтой юм байна харъя. Юунд 3 хил байдаг. Овоо биш ээ. Овоо солирч. Юунд King's Landing-д бол одоо 3 толгой одоо динж гэх юм да байдаг. За нэг нь Visenya, нэг нь Aegon's Hill, нөгөөх нь Rhaenys гэдэг билүүдээ. Тэрний нэг нь гэсэн үг ер нь бол хизээ юм бол. Энд чи одоо уул нэг дайн мантай ийм дайнд ч олон юмтай байхад бол энэ бас нэг тийм чухал юм бол биш байгаа шүү дээ, Your Grace. As soon as I am able. I have no small council at present. Small council хурлын нөхдүүд нь байхгүй. Nor a Queensguard to serve me. Queensguard байхгүй. Энэ бас амар гоё үг. Энэ нилээ мим болсон шүү дээ. I am awash in dilemmas and deficiencies. Тэгээ ингээд шийдвэр гаргахад амар хэцүү олон юмнууд байна. Дээрээс нь дутагдлууд өчнөө юм байна. Тэгээ одоо энийг ингэж зүгээр ингэж хэллэг биш нэг юм. Энд чинь ингээд нөгөө нэг зохиолчтойгоо хэллэг гоё. За мэдээж энэ чинь нэг юм нөгөө medieval дундаж цууны үеийг тодорхойлж байгаа учраас одоо дөөрэлгэж байгаа учраас тэр үеийн хэллэг мэлэг гэдэг ч юм хуучинсаг хэллэг гэдэг ч юм уу тэр талаас нь харуулж байгаа. Янаас айгуу гоё хэлсэн. Awash. Тэгээ энэ дэр нэг нөгөө жүжиглэл бас айгуу чухал байгаа байхгүй юу? Энэ дэр ингээд үгээ бодож байгаа байхгүй юу? Awash. I am awash. In dilemmas. Аса дүүрэн байна юмар тий. Тэгээ би ямар ч байсан очиолоо тий. Тэгээд хүсэлтэнд чинь биелүүлнэ. За харахаар дүүрэн. За энэ ч нэг сонирхолтой юм яаж байгаа нь Alicent ингээд яг үнэндээ хэнийг Viserys-ийг бие муутай байхад захирж байсан. Яг яаж захирсан юм бэ? Энэ дээрээ бас зөвлөгөө авч байгаа нэг гоёсэн. Тэ энэ дээр энэрээ хэлдэг шүү дээ. Биш Alicent хэлдэг шүү дээ. Юу гэдэг. Угаасаа бүх юм хүснээр чинь болохгүй, бүх юм таалагдсанаар чинь болохгүй. Хүснээсээ зүрх шийдвэр гаргах, хүмүүсийн ашиг сонирхлыг зөрүүлэх шийдвэр гаргах юм. Угаасаа зөндөө гарна. Тэрнтэй нүүр тулгаас өөр арга байхгүй гэдэг нэг юм сонирхолтой поинтыг бол хэлсэн. Тэгээд энэ бас айгу аав чинь буюу Viserys бол ингээ өөрийнхөө ертөнцид амьдардаг байсан. Чи битээр бол тэр ертөнцид ерөөсөө очиж үзээчгүй гэдэг бас айгу тийм чухал поинт байсан. За энэ нэг King's Landing-ийн юунуудын бас одоо том лордууд баян гэр бүлүүд те. За эднэр бол ингээд өөрсдийн одоо юунуудыг алтан мөнгө юмнуудаа нуугаад те энгийн иргэдэд одоо амьдралыг маш хүлээн болгож ирсэн гэдгийг бол мэдж байгаа. From the beginning. Да би бол анханасаа л хай таврын хэдэд итгэж байгаагаа мэдж байгаагүй л те. Тэгсэн чинь ингээд тэгсэн мөртлөө би одоо өөрөө чинь ингээд эсэргүүцчихсэнийг сонсоогүй байна. За тэгээ албаар. Тиймээс юм бол эсэргүүцэхгүй яасан ингээд те. Худлаа авахгүй балиар гаруу зүгээр хэн нь эрх мэдэлтэй байна тэрэнд нь очиж долгондог хогийн гарууд байгаа байхгүй. Амьдралын тийм хүмүүс хэдүүлээ те. За ингээд хоолны ирсэн. What is this? Энэ юу юм? За ингээд нөгөө та нарыг одоо хоол хүнсээ нөөцлөөд ингэж хооронд урчин энгийн иргэд идчихсэн хоол юм байна. За өөрөөр хэлбэл одоо энэ болон энээс 7 дор юмыг идцгээжсэн. Та нар харин хоол хүнс юмнуудаа нуугаад тэ ингээ байж хахад. Тэгсч бид нар хайгаадсан бохгүй юу? Бид нар өлсөөд ингээд одоо хүүхдүүдэд хаалж чадахгүй. I would have no one starve. I would have those with much exercise. Тэгээд бид нар ингээ өлсөө явахаас мөксч Ренер хэлж байгаа. Би хүмүүс хинч өлсөхгүй аль болох юмтай хүмүүс нь юмгуудаа хуваалцаад те ингэж одоо тэр эрх мэдэл хөрөнгө юмныхаа нөлөөг одоо гаргаж ингэж одоо байх ёстой гэж бол бодож байна гэдэг ч юм. Синжэстэ ядуучуудад өстой хотоор ядуучуудаар дүүрсэн өстой юу шиг харах шиг ингээд олоолаа болцсон
Ренера тэнцээ зөв юм хэлж байгаа байхгүй. Гэхдээ хүүхдүүд ч өссөн байвал тийхгүй юм уу? Тэг хүүхдүүд ч өсчээвэл гэр бүл ч өсчээвэл өөрөө өсчээвэл одоо жижигхэн хоолны төлөө бүх юмны төлөө тэмцэлдэж алалцаж тэгээ ингээд survival буюу амьд үлдэх дээр тулах юм бол тийхгүй юу гэдгийг онцолж байгаа нас зөв юм болж байгаа. If your children were hungry. За тэгээд та нарт ингээд өсөөд ингэхгүй өсөх юм бол ингэхгүй байсан уу гэдгсэн чинь үгүй. Ооста наачста үнэлмээр мундаг характер байна те. Тэгээд одоо юунда булшиндаа бол айгүй юм. Одоо нэр төртөө хөвтгөө байжтэй гэдэг. Өөрөөр хэлбэл өсвөл угаасаа хөвхөөсөн шүү дээ гэдэг хэлж байгаа шүү дээ. За одоо энэ чинь ингээд нөхдүүдийг ингээд байж хоорондор нь gold cloak-уд буюу одоо цагдаа нар явж очиод гэрийг нь хоослоод нөөцсөн хоол хүнстэй юмнуудыг нь болол одоо сайхан авч болол одоо наашаага авчираад тэгээ хотод болол тараанаа. We're being robbed. Өстө бид тэрийг хулигч чинь хуурж байна. Хулгай хийж байна. Наа чи үүрэг болохоос шулгай биш ээ. And tonight. За өнөөдрийг бол одоо болон үүнээс цаашаага бидний миний та нараас шаардах одоо шаардлагыг гэж үзье. За энэ бол бас сонирхолтой гой үйлдэл байсан. Гэхдээ Ренерад гол нь ингийн иргэд тэн чинь асуудалтай байгаад байдаг. За одоо эднэрийг ингэнгүүт яг энд нөхдүүд Ренерад дуртай байх уугүй юу? За тэгээд тэр баланс яах уу гэдэг сонирхолтой юм бас. Явж байгаа гэхдээ айгүй зөвүүн үйлдэл бол байж чадсан. За энэ чинь манай фэнтези ертөнцийн андуураад яваад ирсэн нөхөр байгаа. За та эдийн дүрийг одоо болоо баг мэдсэн байх. Гэхдээ мэдээгүй бол Jacob Kowalski. За манай Fantastic Four and the Beasts Fantastic Four биш солирч Fantastic Beasts and Where to Find Them каноны Jacob Kowalski гэдэг тэр франчайзын ер нь ганц авах юмнуудын нэгдүгээр ихний кинонд ажигуул те. Тэрнээр гардаг Jacob Kowalski гоё дүр байдаг. Тэр дүр тоглож жүжигч чинь энэ явж байгаа. Тэгээд Torren Manderley гэж дүр тоглож байгаа. Torren Manderley хин бэ гэдгийг бас хэдүүлээ ярилцъя. За Torren Manderley бол одоо энэ хойд нутгийн одоо энэ North нутгийн хамгийн одоо баян юуны хаусын лорд нь байгаа. За тэгээ White Harbor гэдэг одоо энэ нутаг байна. За энэ одоо ингээд юм бомбт хот юуны зүүн бүсийн хамгийн том бомбт нь байгаа. За энэ том бомбт хот буюу одоо энэ White Harbor-ын лорд нь. За тэгээ White Harbor-ын лордууд бол одоо Manderley гэдэг юунууд байдаг, хүмүүс бол байдаг. За таад маань санаж байгаа бол Johnny Khan болоход бас юу яадаг? Wyman Manderley гэдэг энэ дүр юу Johnny Khan-аар одоо сонгоход бол бас оролцоотой байдаг. Энэ бол нэг хаусын хүн гэсэн үг. Wyman Manderley бол өөр удам нь гэсэн үг шүү дээ. Jacob Kowalski-гийн энэ нөхрийн өөр удам нь гэсэн үг. House Manderley, is it? Энэ ингээд North нутгийн ерөөсөө хүн шиг биш байгаа шүү дээ. Хөөнийг мовцсож байгаа хандлага юм те. Хойд нутагтаа жоохон мөнгөтэй жоохон ийм гарууд байхгүй. Хойд нутгийнхаа жоохон ийм гарууд нь. За энэ чинь ингээ юм болж байхад энийгээ дахин болсон юм уу гэ те. Тэгсэн чинь саний political play чинь бол бас зөв юм байлаа гэдгсэн чинь манай нөхдүүд танаа гэрийг ч гэсэн шалгана штэ гэсэн чинь. Тэгээ би ч гэсэн одоо энд байгаа нөхдөдтэй адилхан гэж бодож байна. Тэгээ хүмүүс ингийн иргэд бол одоо дэмжинэ. Гэхдээ гол нь Ренера болон Corlys-ийн нийлсэн шийдвэрээр далайн бомбт замыг хаасан байсан нь анханасаа одоо хоол хүнс дутагдлыг үүсгэсэн гэдгийг мартаж болохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Би бол тэрийг мартахгүй. За энэ ч Damon энэ хоёрын яриа бас айгүй сонирхолтой. Энэ хоёрын бүтэн бүр ингээд ярианууд High Valyrian хэлээр ярьж байгаа сценүүд ер нь айгүй гоё үзүүгчтэй. Сонирхолтой. Тэгээ энэ жүжигчт нь ямар мундаг вэ гэдгийг харуулж байгаа. Хиймэл бүтээсэн. Яг энэ хэлн өөрөө мэдээж тодорхой хэмжээний одоо зохиомжч гэсэн бас хэл учраас логиктой мэдээж байгаа. Гэхдээ л одоо юм байхгүй юм хэлээр ингэж эмоцтой яг юм жинхэнэ яриа болгож ингэж хийнэ гэдэг бол найруулагч зохиолч одоо энэ хоёр жүжигчин маань бол үнэхээр мундаг гэдгийг харуулж байгаа. Энэ хоёр бол одоо баг High Valyrian хэлээр баг ярьдаг болоо байлгүй дээ энэ ч одоо үнэхээр мундаг байгаа энэ хоёрын хувьд айгүй олон сценүүдээс ярьж байгаа шүү дээ. За тэгээ энэ ч байгаа нэг сонирхолтой юм гэх юм бол Damon Viserys-тэй айгүй зүрсэн юм гэдгийг юу яаж байгаа харж байгаа тий. Damon болохоор Viserys-ийг хэлэхдээ ингээд юм том power эрх мэдлийн төлөө бол яваагүй бид нарт их өстой. Rhaenyra болохоор хитрхи их эрх мэдэл гэж байдаг гэдгийг мэдж байгаа бид нар тэгж болохгүй гэдгийг ярьж байгаа тий. Тэгээ нөгөө нэг дүүм мөмийн төгсгөл мөгсөл инээ тэрэг. За ингээд энэчнээс ингээд хүчээр ер нь эрх мэдлийг өөрийн болгоо тий. Ингээд хэний ч яаж чадахгүй хаанд хатанд засаглалтай болноо. Тэгээд бидний хүүхдүүд бол одоо ингээд үрд захирнаа тий хаан хатан суунаа. Бид нарыг ингээд командер одоо энэ нэг юм хідэн pirate нэг далайн дээр юм чи бүтггүй нөхдүүд шиг ингээд өөрсдийгөө командер тий ийм адилхан хараад байна. Бид нар бол буурхад юм аа гэд тий. Дэмний гол амар том асуудлуудын
нэг юм нь тэр байна л да. Тэгээ бүр ингээд том empire бүтээнэ гэдэг юм хүсэлтэй байгаа даа. За дээр нэг бас алах хэрэгтэй байгаа. За энэ ч бол айгүй олон юм зөрчилж байгааг бас харуулж байна. Мисари энэ хоёрын сценүүд ер нь бас айгүй гоё байгаа. За ингээд энэ эпизод ерөөхдөө дуусахтаа бол ингээд гол point нь бол Рейнирагийн хувьд айгүй том юм нь одоо хүмүүст энэ яриа айгүй I shall rule Чухал байсан. judiciously. би бол ингээд зөвөр шударгаар захирнаа тий. Тэгээ ингээд одоо нөгөө баян нөхдүүдээс авсан хоолыг одоо тарааж хүмүүст бол яаж байгаа өгж байгаа. За тэгээ энэ чи Корлис ууралж байна тий. That he and Allen would be legitimized. Тэгээ ингээд лежит болгоод одоо Виларион болгоно гэснийг яагаадягаагүй юм бэ гэх. Тэгсэн чи одоо Рейнира хэлж байна. Би бол яг энэ цаг мөчид хүсэж байгаа гэж хийж чадахгүй нэ. Тэгсэн чинь энэ чи Корлис ингээд I have given. Яста бүхнөө өгсөн штэ гэд. Өнгөцгөн арга бол үнэн. Өнгөцгөн арга бол үнэн. Корлис дайнд явсан уу явсан. Рейнис дайнд явсан уу явсан. Тэгээд одоо Бейла биш Ален хин хоёр Адам хоёр дайнд явж таарж гин үү явж гин. Гэхдээ Корлисын өөрийнх нь амбиц байхгүй тий. Анхнаасаа зүгээр болж исэн юмн дээр илүү амбиц. Заавал Виларионыг хаан сентин дээр суулганд чичирсэн, зүтгэсэн тэр Ренисиг генетэрэ гэдэг ингээд явсан болгоогүй. Тэгээ сүүлд нь одоо бүр Ленаг буюу одоо өөрийнхөө охиныг 40 гарцсан байсан Висеристэй суулгах гэж үзсэн шүү дээ. Жоохон хүүхд багт та хэд санаж байна season 1-ийн тий. Эхний 5 эпизодоор гарч байгаа. 11 2-тэй жоохон охиноо тэгээ 40 гарцсан хаантай суулгах гэж үзсэн. Тэгээ заавал сентин дээр одоо Виларионыг суулгах гэж ямар их чичирсэн тий. Тэрнээс болж ямар их одоо асуудал гарсан. Тэр юмнуудыг бол Корлисоос босон юм ч бол маш их байгаа байхгүй. Тэгээд өөрөө тэр нууцаар явж очиж өөр хүнтэй хүүхдтэй болоо тий Ален Адам хоёр төрж байгаа. Тэр хоёрыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэ өөрөө анханасаа Виларион гэдэг нь хүлээн зөвшөөрсөн байсан болол дараа нь Ренирагаас байна уу, Айгоноос байна уу, хаан хатан хинээс байна уу очиж гуух шаардлага байхгүй байсан. Өөрөө нуусан тийм үү. Ренис бол ерөөхдөө дотроо мэдчихсэн ч гэсэн ил тод болгоогүй байсан Корлис те. Тэгээ одоо Ленор өгсөн гэж бодож байгаа. Яг Ленорыг бол Ренира Демон хоёр ингээд алуулахгүй явуулсан. Ленорыг өгсөн гэж бодож байгаа. Лена өгсөн. Өөрийнх нь төрсэн хүүхдүүд өгсний дараа нөгөө хоёр хүүхэд нь Корлисын ямар ч тусламжгүйгээр туслалцаагүйгээр оролцоогүйгээр Рейнира болон Корлист хэрэгтэй мундаг хүмүүс болсны дараа тий Ален одоо ингээд далайн хөлөг онгоцны мундаг капитан болоод тий хин Адам одоо өөр гисэн луута болоод энэ бол Корлис юу ч хийгээгүй шүү дээ тий ямар ч чорт хийгээгүй ямар ч нөлөө байгаагүй ийм байхад Корлис Рейнирад энийг гаргана гэдэг бол утгагүй асуудал байхгүй ер нь бол Everything in service to you. Тэгээ энэ цаг мөчид би чадахгүй нэ гэдэг ч байгаа шүү дээ тий. Энд чинь бас асуудал байгаа шүү дээ. Завдахгүй юм. You know very well the rumors that have dogged my sons from the first. За одоо юм тий. Viserys, Lucerys, Joffrey 3-ыг одоо ингээ bastard гэдэг юм асуудал юм гарсан. Энэ одоо юу вэ гэхээр за бидний өнцгөөс мэдээлэлтэй хүмүүсээс харахад bastard мөн үү? Strong-ийн хөлтөө тийм үү? How strong? Harwin Strong-ийн хөлтөө гэж. Гэхдээ нөгөө талын юуг нь алгасаад байна вэхээр эрэгтэй хүмүүс bastard-тай босоо үед хизээч юм асуудал гардаггүй. Эрэгтэй хүний хөлт болохоор. Тэгээ эрэгтэй өмнө ингээ дараа урдуураа яваад ингээр тийм. Энэ Viserys, Lucerys, Joffrey за Harwin Strong-ийн хүүхдүүд байж болно. Аав нь Harwin Strong байж болно. Ээж нь хин юм бэ? Ээж нь хин. Ёстой ч ингээ нөгөө махцасны тасаргаа гэдэг шиг төрүүлсэн их нь хин бэ гэвэл Rhaenyra fucking Targaryen. Viserys-ийн залгамж халаа. Улс нийтээрээ лордуудаараа бүгдээрээ ирж сүгдэж Viserys 1-р Viserys Targaryen хааны албан ёсны хууль ёсны залгамж халаа юмаа гэж хүлээн зөвшөөрж сүгдсэн Rhaenyra-гийн хүүхдүүд төрсөн. За тэрнээр бол бүр эргэлзээ байхгүй. Аав нь байхад бол тэнцээ ингээд яг өөрийнх нь хүүхд мөн үгүй юу гэдэг юм гарах боломжтой байдаг бол өөрөө төрүүлсэн 3 хүүхэд нь тийм. Энэ ингээд энэ систем энэ улсын ингээд ийм проблемыг давхар харуулж байгаа яг уу. Тэгээ дээрэс нь бас нэг юм юу гэхээр Ленор чадаагүй. Тэгээ энэ дээр гардаг штэ. Рейнира хичээсэн тийм ингээд хүүхдтэй болохыг хүссэн боловч Ленор бол одоо үнэхээр 1000% гей байсан учраас тэр буруу биш. 1000% гей байсан учраас үнэхээр чадаагүй. Тэгээд ийм бас. Тэгэнгүүт гэхдээ бас Ленорын хийсэн юм юу гэхээр энэ хүүхдүүдээ bastard master гэж солиороогүй. Энэ хүүхдүүд ч Velaryon гэдэг нэртэй өссөн. Velaryon гэдэг нэртэй өсөхийн тулд энэ хууль энэ улсын системд яадаг вэ гэхээр эцэг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Одоо аль биесны хүүхдүүд нэмаа гэж. Тэгэхээр Ленор өөрийнхөө хүүхд гэдэг утгаар өсгсөн байна. Өсгөлдсөн байна. Яг оролцоо бага л баг. Гэхдээ ямар нэг bastard гэдэг юм бол яваагүй. Тэгээ Ленор тэгсэн бол одоо энэ чинь бас нэг өөр асуудал юмнууд болно шүү дээ. Ленор тэгээгүй.
Тэгэл энэ бол хүлэн зөвшөөрч хүүхдүүдээ гэж өсгсөн нэрийг авсан. За тийм ч учраас Lucerys, Joffrey 3 Velaryon гэдэг нэртэй өсөж байгаа. За ийм process ийм болцоод байхад энэ бол одоо legitimacy гэдэг асуудал. За тэгээд Vaemond толгойгоо авалдаг бас айгүй чухал point тийм ээ. Тэрэн дээр одоо Luke буюу Lucerys юу болох ёстой байсан шүү дээ. Биш Luke биш. Velaryon House-ын загламжлаа тий. Тэрэн дээр одоо хин Lucerys болох ёстой гэдэг юм байсан. За тэрийг Vaemond хүлээн зөвшөөрөөгүй, ногооныхан хүлээн зөвшөөрөөгүй. За ингээ bastard master гэж үзсэн. За энэ дээр яасан бэ гэхээр хааны тушаалаар угаасаа өмнө болцсон байсан. Тэгээд дахиад тушаалаар дээрээс нь Rhaenys тэрэн дээр бас байсан. Rhaenys бас байсан. Ингээд Lucerys-ийг бол албан ёсны загламжлаа гэж үзсэн Velaryon House-ын. За одоо энэ цаг үед албан ёсны загламжлаа хин баг Joffrey байхгүй? Жижиг Joffrey байгаа. Joffrey-гийн хувьд бол одоо Lucerys хин хоёрын дүү, Lucerys хоёрын, Jace Luke хоёрын дүү Joffrey байгаа. Тэгээд Joffrey бол одоо албан ёсоор одоо хатны буюу Rhaenyra-гийн залгамжлаа, дээрээс нь Velaryon House-ын залгамжлаа байх ёстой хуульсаар. My reign has just... Одоо энэ нэг нөгөө 1000 юм байгаа шүү дээ Rhaenyra тий. Өчнөө 1000 юм. Тэгээ сая Corlys тэнцээ түрүүн арчаагүй царайлаа ажиллаа хийж тухайг харсан шүү дээ тий. Гэхдээ ингээд супер ингээд нөгөө хоёр нь Daemon Mysaria гэдэг хоёр бацаан шиг ингээд хэрэлдээд тахт нь ингээд Hand of the King, Hand of the Queen яах ёстой. Хаан хатандаа туслах ёстой тий. Шийдвэрийг гаргах ёстой. Энэ одоо олон жижиг юмд оролцох үгүйг нь болиулах ёстой байтал оролцохоос одоо юмыг холдуулах ёстой байтал тэнцээ ингээд за Corlys Long танд юу гэж бодож байна гэсэн чинь хатны шийдвэрээр дагая. Юу гэжтэй хийж байгаа тэндэг үл. Тэгээ яагаад хайнд байгаа? Тим арчаагүй царилж явж ирсэн нь одоо эн чинь эрэнгүүтээ би өстэй их юм үсээгүү. I cannot in this moment. Одоо яг ийм цаг үед тэ ингээд Нобел гэр бүлүүд донд төрөөгүй хүмүүсийг яг ингээ Velaryon House-ын гэж хүлээн зөвшөөрүүлэх нь асуудалтай. Яагаад зөвхөн Joffrey, Lucerys, Joffrey, Lucerys, Jaehaerys 3-аас гадна нөгөө хоёрын асуудал байгаа байхгүй юу? Sir Hugh одоо энэ дээр Sir болгоцсон. Sir Ulf тэ? Ulf Hugh хоёрын асуудал. Тэр хоёр чинь бас Targaryen bastard ч шүү дээ. Тэгээд яах юм одоо хэнийг Allen хоёрыг одоо яг энэ цаг мөчид хүлээн зөвшөөрчих юм бол одоо тэр хоёрыг бас Targaryen гэж хүлээн зөвшөөрөх болж гэнэ үү? Жишээ. Ийм асуудал гарч байгаа байхгүй. Энд чинь бас legit байх үгүй тэр юмны ёс зүй дараалал гэдэг асуудал яригж байгаа. Угаасаа л Rhaenyra яг чадж байгаагүй тустай асуудал. Тэг хэр хэмжээнд чадж байгаа тустай асуудал. Гэтэ Rhaenyra-га үсэж байгаа зүйл эцсийн үр дүнд юу юм гэхээр ёс зүйтэйгээр ёс журамтайгаар захирья. Энэ уус юу гэж чинь ёс журамтай ийм байлгая гэдэг юм хүсэл байгаа шүү дээ, тэ? And so you will insult my house. Тэгэхэд энэ нөхөр тэ хэдэн хоног хүлээж болно, хэдэн сар хүлээж болно, энэ дайм юм дуусч болно те. Тэр Adam Allen хоёр өчнөө мундаг Corlys-ийн ямар ч туслалтаагүйгээр оролцоогүйгээр нэгч юуг нь авахгүйгээр нөлөөгүйгээр нь тэнцээ мундаг амжилт нүрцэн явж энэ дайн дуусах тэр хоёр өөрсдийнхоороо айгу бол хүлээн зөвшөөрөгдөхөөр байгаа байхгүй юу? Нэг Corlys-ийн хүсэж байгаа даач биш. Тэгэхэд энэ бол бас өмнө арчаагүй хөгийн юм явж байгаа байхгүй юу? I have Joffrey to think of. Одоо яг энэ байхгүй юу? Joffrey-го бодох хэрэгтэй зөв шүү дээ. Joffrey Velaryon гэж хүүхэд нь шүү. Тэгээ ингээд бидний хамгаалсан бидний таад орсон чи баярлалаа. Бас зөндөө зөөлөд байна. All eyes look to me. Гэхдээ яг энэ цаг мөчид бүх миний гаргаж байгаа шийдвэр үйлс бүгд чухал байна. Жохон хүлээчээ. Тэ магадгүй ингээд энэ амар олон юм анхаарал бүх юм төвлөрсөн, бүх юм хэцүү, бүх юм олон мянган юм шийдвэртэй ийм байгаа биш үү? You are ashamed. Fuck you, man. Matter of legitimacy. Тий. Ичиж зовоод байхдаа биш энэ чинь legitтэй. Анханасаа Rhaenyra-гийн хүсчээсэн зүйл угаасаа л тийм шүү дээ. Бүх юмыг ёс зүйн дагуу болгоё, ёс журмын дагуу явуулъя. Тийм биш байсан бол ёстой жинхэнэ нөгөө нэг ичиж зовх үгүйгээ бодсон бол Daemon-ыг дагаад гэдэг шийдвэрийг дагаад энэ чинь зүгээр бүгдээргийн шатаахан толгойг нь аваад ингээ явж штэ. Тэгсэн байхад хин бастардаар нь дуутах юм. Targaryen хүүхдүүд нь тодорхой штэ. Ер нь бол Targaryen нэгтэй. Targaryen ээж нь Targaryen хааны юу? Залгамж хаалаа. Тэрэнд ингээд уус нийтээрээ очиж сөгдсөн байна. Is a bastard. Ингээд толгойгоо болох хэрэгтэй байхгүй. Энд тэ. Son Lucerys, whom I accepted as my heir, was a bastard. Lord Corlys. Your son Jaehaerys lived and died a bastard. За Corlys энэ ч бүр ингээ корт дуун тэнцэн цаана үйлчлэгч нөхдүүд байхад энэ том хүн хатны гар Hand of the Queen ингэж юу яана гэдэг бол одоо орж хэлнэ гэдэг бол ямар ёс зүйгүй, ямар арчаагүй, хөгийн амбицтай, арчаагүй нэг юм хөгийн гар вэ гэдгийг энэ ч бол одоо
харуулж байгаа ийм одоо том хэмжээний эрх мэдэл юунд бол одоо байх ёсгүй гэдгийг ч бас одоо харуулж байгаа болоо гэж бол би бодож байна. Энэ одоо мундаг бэлэг тэмдэг эрх мэдэл нөлөөний энэ харагдахгүй байна. Фокуслахгүй байна. Эрх мэдэл нөлөөний одоо эзэн байх ёсгүй хүн байна. Корлис бол чадахчгүй байна угаасаа. Дэмэн байсан толгойг нь авцсан байгаа. Say aloud to me the Одоо энэ бас нэг хөгийн юм байгаа шүү дээ, тэ. Танаа хүүхдүүдийн чинь одоо хүрцэн зүйлийг манай хүүхдүүд юугаараа дутж байгаа. Гэхдээ өөрөө тэрийг өлөөд зөвшөөрөх нь яасан? 20 30 жил нууж явчаад эхнэрийнхээ харуур тавьснаа нууж явчаад юу солиороод байгаа юм тийм үстэй. I have your son, Darren. Darren-ыг авчихснаа хэлж байгаа. За Darren-ыг бол одоо wall руу явуулнаа толгойг нь авахгүй бас эн чинь нөгөө л тэ ингээд нэг учиртай хандах гэдэг шүү дээ Rhaenyra. Бүр энэ олон мянган болоод байхад юмд бас нэг учиртай logical зөв тэ асуудалгүй болгох гээд ингээд нэг юм одоо юу гэдэг хүч хэрглэж биш тэ сэтгэл хөдлөлөөр биш зөв шийдэх гэж зөндөө хичээж штэ. За энэ ч Alicent бол одоо хараагүй удаж ийн гэдгийг хэлж байгаа. To unguard yourself. Time at least before you... За ингээд энэ нөгөө нэг дуу чим дууга хураагаад ингээд байгаагаа ядаж болоо жоохон нээгдээсээ яа тэгээ өөр мэдээлэл юмнууд авахд асаа арай гайгүй болно гэж найдаад ээжтэй нь уулзуулж байгаа. Look at her. Who the fuck? Тэгээ энэ харцаалаа яг Ормондын юу хийснийг ухаарж байгаа байхгүй юу? You don't know this boy. Ормонд бэлэр гар Who are you then? Speak! баригцсан. Compelled me. Lord Ormond Hightower. Ормондын нөхрийг хөрх юм дээр нь олоо явчих гэсэн юм. He blenched my hair. Энэ нөгөө нэг Ормонд үс перксэж байгаа перкс нэгдэг штэ. Үс перксэж байгаа мем үстэй гоё байсан. Тэгээд одоо энэ хэсэг сайн Told me байна. I must play the part of... Ивэдээ тэгээ гэр I бүлийг must stay silent. зүгээр л 8 ч хүмүүс те. Ormond. Did he think I would not discover it? Олж мэдгэн бол цаг хугацааны асуудал байсан. Тэр хооронд нь юу хийж ийн вэ л гэдэг байна те. Энэ үсийг ингэж хардаг хэсэг бас гоё. Ингээд болоо байсан юм уу? Тэсэрс Joffrey гурав зүгээр ингээд төрөнгөт нөө гэдэг. Гэтэ та санаж байгаа бол Alicent ямар бэлэр хогийн новшин юм хийжсэнүүдийг бас санах хэрэгтэй. Одоо энэ нөгөөгийн House of the Dragon-ы жижиг сажиг юмнуудыг хүмүүсээс айгүй мартаад ах шүү. Season 1-2 гараад удацсан болохоор те. Дундаа зайтай байгаа зурлын бас сурлынх нь буруу л та. Бурууч юм өнөгцлэн. Хэнийг төрөхөд Lucerys байна уу? Joffrey гүлөө төрөх Joffrey-г бах те. Төрөхөд бүр дөнгөж бүр шууд утгаараа бүр дөнгөж төрснийхэн дараа шууд зарцуудаа явуулж Alicent бүр дөнгөж ихийгээ гэснээс төрсэн хүүхдийг авчруулж яасан шүү дээ. Тэгээ бүр ямар балер крул харгас новшин заваа өөрөө их хүн дээрээсэн те. Ямар балер новшин үйлдэлсэн бэ гэдэг те үйлдэлвэ гэдэг хүмүүс мэдэж байгаа. Тим ээжс үн шүү дээ Alicent-аас заваа Does he play? За Ормонд яг яах гэдэг нэг юм сонирхолтой юм явж байна. Your Grace. За Хайтауэрын юунуудыг дарцагнуудыг бүгдийг авч хайсан байна. За бүгдийн шатаагаар болсон. За энэ ч нэг Dragon Keeper ирсэн. За энэний point юу вэ гэхээр энэ Dragon Keeper нөгөө Tessarionыг харж исэн. Tessarionыг одоо хүмүүс нөгөө нэг юуг гаргаж исэн бах те. Darren ирсэн мөртлөө Tessarion лууг нь яач үгүй те. Лууг нь нисгэж авч явахгүйгээр зүгээр юу яаж исэн. Тусдан Dragon Keeper-үүд одоо энэ нөгөө луу хандаж яадаг авч явдаг юм Valyrian ярьдаг хүмүүстэй хамтаар бол одоо авч яваад King's Landing Tessarionыг авчих хэрэгтэй байсан. За ингээ Hightower-ын Tumbleton-ыг авцсан. За Tumbleton-ыг тэгээд Hightower-ын цэргүүд эзэлж аваад замдаа очиж эзэлж аваад тэгээд иргэдийг нь одоо барьцаалаад авчиж байгаа ерөөхдөө. За тэгээд Tessarion-ыг Tumbleton хотын хашаан дотор оруулаад аваа явсан. Тэгээд ганцхан энэ одоо юу л амьд үлдэж цухтааж чадсан ба тэгээд бусад нөгөө нэг юунуудыг нь Dragon Keeper-үүдийг нь алдсан ба. За одоо ингээд энэ асуудал нь яаж ихээр Tumbleton руу дайрах юм бол энгийн иргэдтэй буюу одоо яг өөрийнх нь одоо өөрийнх нь жоохон энгийн иргэдтэй л юм да тийм энгийн иргэдтэй хамт шатаах болж байгаа байхгүй Ормондын нэг балер арга байгаа байхгүй тийм хүмүүсийг барьцаалаад хотыг барьцаалчингууд тэгэд одоо дундуур нь цэргүүдээ ингээ оруулчингууд яаж чадахгүй болгож байгаа байхгүй Rhaenyra нэг бол хүмүүстэй нь хамт Ормонд Hightower болон тэдний цэргүүдийг шатаах хэвээр нэг бол Ормондыг байлгаад байх хэвээр яг яах вэ гэдэг тийм. Тэгээ Ормонд яг юу ч төлөвлөж байгаа юм тийм. Darren тэнцээ байгаа гэсэн үг. Darren-ы луу байна гэсэн үг тийм. Тэнцээ хүүхэд мүхэд настай янз бүрийн хүмүүс зөнд байгаа. Тэгээд одоо Rhaenyra-гийн одоо юуг захиргаа одоо хатан байхыг харж байгаа хүлээж байгаа хүмүүсээ шатаах шаардлага гарч ийн үгүй юу гэдэг юм болж байгаа байхгүй. Ормонд яг юу төлөвлөд байна вэ гэдэг сонирхолтой. За ингээд юунуудын өнгийг
ногоон дээрх шар алтан луутай Эгон Таргариены өнгийг шатааж байна. Тэгээ өөрөөр хэлбэл хайт гавар Таргариен. За ингээд Рамин Жавадигийн гайхалтай хөгжмөр дуусж байгаа. Энэ эпизод бол ерөөсөө Ренирагийн стресс гэдэг эпизод байлаа. Ренирод давхцаж болох, зовж болох, хэцүү байж болох бүх юм давхцлаа. Тэгсэн мөртлөө л одоо мань хүн ийм байхад зөв шийдвэр гаргах гэж, ийм байхад шудраг байх гэж, ийм байхад нюанстай байх гэж өчнөө хичээж байгаа нь бол одоо Ренирагийн үнэхээр одоо Висерисийн болон өөрийнхөө одоо ийм жанжин шугамыг алдахгүйгээр зөвөр одоо захирч зөв шийдвэр гаргах гэж яахыг хичээж байгааг харуулж байгаа. Түүнээс ч толгойг нь тастаад явчих гэх юм бол шатаага явчих юм бол энэ бүхнийг хийж болно шүү дээ. Гэхдээ гол нь тэр хүн байхыг хүсэхгүй байна гэдэг айгу чухал гэдгийг энэ анги дээр маш гоёор харууллаа. За ингээ балар мөргөлсөн өнөөдрийн ангитай хамтсан бүгдээр нь баярлалаа. За энэ ревюудыг бүгдээрийн ивент гэж за бас үзүрийг хамтран зохион байгуулж байгаа Trillion Lounge-ийн хамт олондоо бүгдээр нь маш их баярлалаа. Бүх үзүрийг одоо хамтдаа гаргалаа. За тэгээ одоо ганцхан өнгөлдсөн та хэд маань 98 сарын 10-нд орой 7 цагаас байгаа шүү. Тэгээд та хэд маань гоё нэгдээрээ. Тэгээд финалыг бас 2 удаагийн үзүр болгож магадгүй байгаа. Одоо 7-оос 1 9-с 1 гэдэг ч юм уу те тиймэрхүү байж магадгүй байгаа. Тэрийг миний Instagram болон Facebook page-с хүлээж байгаараа тэрийг бол аль бисний хэрвээ болохоор болох юм бол зардал тэрийг бас харъя. Ямар ч байсан ийм бол байж гин. Тэгээд хамтаас бүгд нь баярлалаа. Rusty Ryan 7-гийн Instagram болон Rusty Talks гэсэн Facebook-ыг дагаарай. Мэдээлэл юмнууд яг аль бисний яг мэдээллүүд нь тэр суугуудаар ороод явна шүү. Тэгээд дагаарай. Хамтаас бүгд нь баярлалаа. Trillion Lounge хамт олондоо баярлалаа. Trillion Lounge дөрөв дундуур бас дурдчихсэн. Өдрийн ланч маш гоё ланчууд бол гаргаж байгаа. Сар сараар өөрчлөгдөж байгаа. Тэгээ ажлын өдрүүдэд өөр ланчууд бас одоо сетэрэ гарч байгаа шүү. Маш боломжийн үнэтэй, маш гоё амттай хоолтой юм ланчууд бол гарч байгаа. Тэгээд байрлалын үед маш гоё давуу талтай шүү дээ. Их найд гэдэг чи өөрөө юу гэдэг Squadron талбайгаас 20 минутын уучлаарай. Минутын зайтай юуны Баян зүрхэн 26 дахь хороотой маш ойрхон 13 замын цагдаагийн бүстэй маш ойрхон гээд Home Plaza-гийн баруун тэр бүстэй маш ойрхон гээд тийм учраас одоо тэр хавьд ажилдаг ойрхон өдөртөө одоо над шиг гэрээсээ магадгүй ажилдаг хүмүүс байвал их найд Plaza-гийн 5 давхарт байгаа Trillion Lounge-аас одоо өдрийн ланч авах боломжтой. За байгууллагууд бас ярьж тохироод юу яах боломжтой ланчаа хөргүүлж авах бас боломж байгууллагын ланч бас гарч байгаа шүү. Тэгээд Trillion Lounge-тай хамтран ажиллах таатай байна. Тэгээд нэг ангиулдлаа хамтайсан бүгдээр нь баярлалаа. Харин ревюуд маань бол дараагийн ангиудаа мэдээж гарнаа. Тэгээд нэг дээрээ